Хамаг Монголын халуун тулганд эвийн гал дүрлзэж байвал дэлхий багдаж мэхийн дээр нь мэлтийсэн тэнгэр нь багтана. Монгол тулгадны зүүн эрхэм улаан золот монголчуудаа зориуллаа. Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдөр манай зочин хойморт Монгол адууны хиймрийг мандаасан Монгол улсын тод манлаа уяач Данзан нэмийн даваах орж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Арай дээр биш үү? Гаагүй. Арай л гидсэн дээрээ байна. Харин тий. За танийгаа нэвцүүлбэх үедээ одоо бусдын яах. Би нэвтрэхэд бас наа чин нэлээ ариун нэвтлээ. За би ч гэсэн нэрээ мундаг азтай уу юм а таны баатрын тэмдгэнд хүрээд сая хэдэн сард хөдөлмөрийн баатар авлаа? Юу шүү дээ. Цагаан сараар. Цагаан сая урдын урдууд авсан тийм. 29-нд. Авсан шүү дээ. Ер нь энэ шагналыг чи гинт хэлээд байдаг юм уу? Хүмүүс мэдчихсэн байдаг юм уу? Нодны доржин болох энэ дээшээ баатар тодорхойлогдлоо гэсэн. Манай оёчтой холбоо манай төвөмгөнтэй. Тэви бодчихсон элбэгдэл даргаыг энэ хоёрын хэлэгчийг хоёулангийн хооронд нь өнөө өрсөлдөж байхад хаалтны хурал дээр нь энэ нөгөөд элбэгдэрж нөгөө өрсөлдөгч нөгөө хүний хуралдаа суудсан. Энэ хоёр хурал дээр. Одоо хааж байгаа шүү дээ. За тэр бодж байсан. За энэ ч тэр ч өгөхгүй мэдээж хэрэг болсон. Тэр ажлаа бол би хийчихлээ. Сүүл. Санаад чараагүй ерөөсөө юу бодогдсон. Урд өдөр хаа юуг л тэндээс ярьж байгаа гэнэ хоёр. Тэгсэн чинь та одоо ийм ялааш өгч. Баатар болох юм байна гэдэг. Тэгээд би бас боддгийг. Ухаантай хүн бол өөрийнхөө нөхрийг өөртөө дайсан болгодог. Ухаантай хүн бол өөрийнхөө дайсанг өөрийн нөхөр болгодог гэж. Юу юм очтой байна лээ. Би 1951 оны бар жил дуусах гэж байхад өвлийн 29-нд гарсан юм гэнэ. Тэгсэн би одоо 62 настай. Үнтэй тэр лоо жилийн 29-нд доож нарууд гэрэг өвдөг өдөр гэж тийм ээ одоо ч гэсэн тэр өдөр энэ баатар золыг хүртсэн. Тэгээ би бодж байлаа юм хачи юм байдаг юм байна. Миний төрсөдөр энэ аягт төрийн аягт цол. Устгана бүхэл юмд явсааж гол тэгэл оногддог юм байна. Хан орчлон зартай нууц төвчөөний мөрдийг хар тогийн дор сүргээсэн бэр жимэлсэн чулуу үрлэн хурдлах сашхин зэв хүлгэн цуутай наадмын тэнгэр дор наран зүв баргасан ариун буянтай сүргэн бурхантайгаан хамт тэгсэн агуу хэрэн хөөрөлдөггүй агуу их хардаа. Албаны тамхтай бичгийг өнөн дан хавчуулаад мартсан адууны хан тамгыг болохоор хадаг яндартай залсан цуурай хадны сүгнээс буурд намтар нарилахгүй чулуун зэвсгийн үеэс идэхэн дүү малчин. Өөрийн чинь зөвхөн уяачаасаа гадна бас аймгийн арслан цолтой гэж. Бас мэрэгэн харваач гэж 93 наадмаар гурвуулангаар нь тодорхой амжилт үзүүлсэн хүн гэж боддог. Өөрийн ийм их саваагүй хүн юм уу? Ийм айхтар авьяас бэлэгтэй барьдан гэдэг хүн юм. Тий би ер нь зэрэгт яваад барилдсан хүн байгаа. За. Дорнод аймгийн ойлгож дугаар ингээд зэрэг албаасан. Тэгээд 1970 онд тэнд
барилдаж өөрөө анхан аймгийн очин болж. Манайг амарч байхад нэг адуучин унаад байсан хээрмөр зүгээр хордмор шиг санагдаад. Тэгээд түүнийг ангийнхаа дараа нас хэлж байгаа. Нөгөөдхийг уяад 17 та 16 та жилийн хүүхдээр зайдуунаас ажил хийж гуралчихсан. Тэр маань дөрөвтөрөд би дөрөвтөлдөж аймгийн очин болоод миний анхны одоо спортын гараа ингэж ихэлсэн. Би нэг сайн барьдаад хөлсөн бол 4 давчих магадгүй ганц нэг 5 давж чадхааргүй л байсан даа. Би бол сенатанд 32 төлдөж чадах юм уу би байдаг бас. Би тооцоогод үзсэн. Өнөө өвлийн тэр барилдсан шүү дээ. Тэгээд 32 дотор багтах нь юу гэхэд арай л багтангүй санагддаг гэсэн та. 64 төлөвлөлт идэв. Ер нь улсын наадам гэдгийг хэдэн настай үзсэн бай? Би 1961 онд улсын 40 жилийн агаар өөрийнхөө улс ордоо хэрэгж байсан хурдан зайд нурыг унаж 8 төрсөн. Тэгэд л анхан үзэж байсан да. Удмаа дагаж хаяндаа хараанда тэгээд думаалан дурлаад энэ замыг сонгоо. Ер нь бүр дотроосоо та хизэнээс их дурлаж. Би одоо багасаа 5 настай анхмаар унсан шүү дээ. Тэгээд л одоо тэрнээс хойш адууны сайхан амьдрал хөдөөний сайхан юм чинь одоо бүтэн биеэр амсч. Тэр дотор л одоо Та бол өөрөө бүр дурлсан байна. Тэгээд бөхрөө явдггүй. Тэгээд л урагш аавдаач нэмэр болох гэдэг. Аав маань улсын наадамд тийм. Ээж маань намайг залуухан байгаад очлоо. 24 настай байгаад очсон. 24. 43 таа. Очсон тэгээд Их залуугаараа. би ээжигээ дайлын том буюу 2 дүү маань багхан. Тэгээд сахидаг байлаа. Манай гэдсэндээ манай 2 дүү байсан тэгээд би сахислаг санд хийж. 40 тоног дэрэгдэн яг наагуур нь лөвтөд өгнө. Би ажигаа хайрлнаас. Аа таны хөргөө яд болох юм яач амраа. Наагуур нь бэвтээд өгнө. Тэгээд хөдөлгөл одоо нэг төмөр орон дээр банц тавьсан байсан. Тэгээд шажигнахтал сэрдэгсэн. Тэгж явсан. Тэгээд энэ маань боин зэр бас надад үлдсэн баа гэсэн сандаг. Тэгэл маавтад асуулаад тэгэл тэмээ хөтлөн би чинь морь сайхан морьны хөлс сайхан болгоно. Аавара морьны хос чи ширэн хослог загнуулна бас. Тэгж явж байгаа л тэгээд сүүлд нь сайн муугаа дарна гэлээгч улсад төрүүлсэн мөр намайг татаад аймгийн ослог болиулаад дээш нь болиулаад морь татаад тэгээд улсын уяашуулаад тэгээд замшилгоцсон. Ер нь хүнд удам адуун тогшил байдаг гэж өгөөд эцэрдэг. Тэр их одоо онцтой мэр үг байна. За миний хувьд яг ер нь сүүлийн 20 жил одоо хөдөлмөрлөж ах トゥ нартэйгээ хамтарч ажилласны үр дүнд хэдэн сайхан адуутай боллоо. Тэгээ энэ бол одоо олон түмний буян юм да. Ингээд яг өнөөдөр нэг 400-аад адуутай байна. Өнгөрсөн жил Монголын цагаан сараар бас алтан унганы эзэн болсон 100 ихээс 74 унаг авч. За одоо миний адуун дээр нь Сүхбаатар аймгийн бүх сумдаас бол одоо өгшил байна. Тий. Тэгээ Монгол улсын тод мандав яачтын адуунаас ер нь нилээд би. За бүр цаатал нь хөвсгөлөөс байна. Ар хангаагаас байна. За бүр одоо баян үлгийгөөс байх жишээ тийм. Шагнал гэж зүйл чинь авсан та бүхэн л тодорхойлж түүний утга учирыг ер нь хэлэх байх л та. Бидний үеийнхэн бол ер нь одоо шагналаар яадгийн болчул таарна шүү дээ. Хизээ Америкийн нэгдсэн улсын гавьяач жүжигчин Майкл Джексон гэж байсан. Дэлхийн од байгаа л энэ. Энэ шагналаар яадгийн гэж хэлэх залуу улс олширч байна. Гэтэл нөгөө талдаа энэ бол маш их утга өндөр агуулгатай ийм зүйл. Энэ хүн төрлөخت нь болж
Одоо яг хөө төрлөө дэлхийд одоо олон сая хүн байна тийм ээ. Хүн байна. Гэхдээ бид нар биенийгээ магтаж, биендээ төшиг болж, тулгуур болж байх нь зөв байдаг. Тийм учраас энэ шагнал бол бас байх нь зөв тийм аа. Тэр заавал мөнгөөр хэмжигдэх асуудал биш. Мөнгө зүгээр цаас шүү дээ. Цаасны цаана хүн болдросныхоо биенээ энэ агуу одоо үндэсний өөх яг 93 над энэ сур энэ мор энэ төр бол одоо бас дэлхийд арай тусгай өшөөрөнд байдаггүй юм амталтай эдэлтэй. Тэгэхээр зүгээр энэ нэг л би ярьж байна энэ гурав. Тэгэхээр зөв энэ бас хүндэх усуд байна шүү тийм ээ. Бид нар авраг гэдэг сул чи хүндгээл гоё. Болохоос биш дархаа авраг солыг авраг магтчихийж байгаа тийм ээ. Ингэ ярьж байна шүү. Тэнэс биш 7 төрүүлсэн 10 төрүүлсэн гэдэг юм уу. Тэгээд ярил ярьж болох юм. Тийм биш. Америкийн суулсаас авах юм байна уу хүн болохоос биш. Бид нар тэнд дээр нэг заалгах юм баг л байна. Ахуйгаасаа салаад салахын хэрээрийн хотчхын хэрээр ер нь л бид ч одоо энэ морь мал бүхий л зүйлээсээ алсарж байна доо. Тийм байна. Одоо эрдэнтийг бий болгох жишээ нь эрдэнэ төр ажил хүндлэх цаль өгдөг барьдаг шүү дээ мөнгө салгдаг тийм байсан шүү дээ. Одоо энэ хөдөөний малчт руу бол үгүй анхаарахгүй бол. Чи одоо хэн маллаад хэн суурин цуугаа зөмөрөө хэн яах юм болж байна. Энэ малчтын энэ тал дээр бол одоо энэ төрсөг одооноос эхэлж сайн анхаарах хэрэгтэй. Энийг заргуулж үлдээх хэрэгтэй, ойлгуулах хэрэгтэй. Гинтгийн таад тэгээд 20 жилийн өмнөөс л гинт адууд агцсан уу? Аа. Тэгэхээр би түрүү за тийм биш юм а. Зүгээр энэ адуугаар энийг одоо адуутай болж ер нь нэг юм нэг одоо өгшилгүүл томдох гэдэг өгшгөө зүгээр адууны гайгүй юм цөмсөрөг бий болох асуудлыг би 20 жилийн өмнөөс өцөлдсөн. Аа зүгээр адуун дойрхох өссөн маань бол одоо их олон жил 67 онд л би ухаандаа сумандаа даагуунжаа хэрэгжижсэн юм л те. Би бол варяны газар зогсож байхаас илүү 6 дээр зогсож байх их дуртай. Морд эргэж байх их сайхан. Дэлхийг нэг эний дайтай л явж авчихсан болов гэж бодогддог. Энэ хурдмар бол их том буян хийж байгаа юм гэж. Лусыг одоо лусаас хормос тэнгэрт одоо том өргөл өрж байгаа шүү дээ. Тийм учраас морийг савж гараа гэж. Тэр буян хийж байгаа гэдэг намайг тэгсэн. Одоо би сүлдүүд энэ олон машин тавих гэдэг юм надад бас юу болж байгаа. За зарим нь бол намайг ер нь Монгол угшил талдаа бол гайгүй адуу бий болгосон гэж бас өнгөрөөж сэтгэлийн урам хайрч байгаа. Би тэргээр нь бахархдаг. Наа тэр нь юуны эрлиз адуу байхгүй л дээ. Өөрөө энэ эрлиз мөр уралдуулахгүй хамтгээд сүрхий тэмцэл хийлээ бол та. Адууны үйлдвэрийг сайжруулна гэж. Тэр бас нэг ойлгох хэрэгтэй. Тэр бас зөв талтай. Гэлээхдээ манай Монгол үндэсний энэ дэлхийн талыг эзэлсэн энэ адууг бид нар хамгаалж хойд үйтэй байлгахгүй бол нэг эрлиз байхад бацаа солиод энэ адууг тэгж устгаж болохгүй. Сүүлийн үеийн залуучуудыг морь мал хөөсний норог буруутгаад нэг цээж баян шин баян хөөрөг бариад л морь уралдуулаад гэд бас их шүүмжлэнгүй нэг тийм харагдаад байгаа шүү. Тэгэхээр сүүлийн үеийн залуучууд ч тийм морь мэдэхгүй идэр гэдгээр бүр боловсралтай болох гээд байгаа юм шиг эднэр бас нэг ийм давлгаа эхэлсэн байгаа шүү. Үгүй энэ Монголын төр барилцдаг улсууд ч гэсэн мориогүйгээр бидний ерөөсөө түүх амьдрал тэр хүн төрлөختнөөс хойш тэр юм бол морьтой холбоогүй байхгүй л дээ манай. Морь гэдэг нь чинь би Монгол хүнийг хамгийн урдаар хурдны салхи үтсэн байх сандаг. Дэлхийн ороод тэр төрсөс хамгийн урдаар мориор бүх юм авчихсан. Морь шиг хамгийн урдаар давхсан улс Монгол. Тийм учраас энэ морины дотгошоо орохгүй бол морин лав орж морь энийг авчиж энэ атгуулсан энэ сайхан молор эднийг өшөө хөгжүүлж авч явах нь л тийг сандаг. Одоо би ч одоо ард түмэн гэдэг юм чинь уйдсан. Тэгээд би 3 ус ихсэн юм байна. 3 дашаарсан.
Тэгээ 1-2 жил болоод басдаг. Тэгээд л. Сүүлийнх дараа удаас ихтэй бүр баатартай уусч ирсэн. Сайн одоос ихчээд байгаа шүү. Энэ жилийн сүүлийнхэнтэй. Тийм. Сүйд хийд айгүй л бол. Өмхөрөө ватан дати вацрагалт хаян харва хүлүү хүлүү хомтоор Удамт хурдан мордыг уяас сойлгонд живхрээч ухаан тэтгэхийн эрдмийг удмын заяанд хөвөрдөж багнайлсан мордын тоосыг өргөж бандан гарах наранд чадад гангайхуулж тодорсон уяачин азин одод тэнгэр тэви аргамаг хөлгөн талдаам би хурдан мөр эзний олж төрдөг гэж. Тэрийг ортой юм уу гэж бодож байгаа. Манай Батгүйгийн толин хулч дээр энэ тэд бас нэг 2 төрүүлээд Батгүйд маань очиж төрийн наадмын төрөө болж их хурдад дайрагдсан. Ардын хувьсгалын 75 жилийн 2 наадмаар даваа хууяаж Батгүйгийн толин хул азаргыг уйж төрүүлгэлээ. 76 жилийн ойгоор өөрийнх нь өндөр зул төрүүлж Батгүйгийн толин хул 3 турдаж зоригийн хүрэн азарга айрагдлаа. Дээр нь одоо энэ ононгийн хэр байна. Онон хэр чинь бол одоо манай энэ уул үйний гаралтай адуу манайхан бас сая жоохон мөрөгтэй тоглодог ус үйлдэ. Даалууны талд явжсэн гэж байна шүү дээ. 150 төгрөгөөр. Тэгээд нэг жижиг овооны дахилга ус нурууг нь авчихсан хэрмэр нэлээд ахтайхан төрүүлсэн гэж байна. Жижигхэн наадамд. Тэгээ онон хэрч одоо тэгээд тэр онон бол анх тоохгүйсэн гэж байна. Энэ одоо суграа нэг байдгал юм хараа үз. Тэгээ нурууг үгэх. Тэгээд одоо нурууг нь авчихсан мөр хурдан мөрөд хүн хайрлах хэвээр. Тэгээ нурууг нь авчихсан тэгээд тэр би ирэх хөөхлөөр нэг сэтгэлд нь боохгүйсэн гинэ. Тэгээд онон мандаа ирж одоо онон хэрийг авчихсан байх жишээтэй. Сэлэнгийн зүүн хараагийн Ганбаатарын хүрэн алдсан мөр гэж сайхан хүрэн алдсан мөр бий. Тэр Ганбаатарын энд очихдоо бас айлын гэрийн найранд хүн бэлэглээд тэг Ганбаатарт очсон. Тэгээд манай Ганбаатарт очиод Ганбаатар маань ч их сайхан үйсэн улсын наадамд 3 төрүүлж их хурдад айрагдаж 69 авч өгчсэн тийм буйнтай сайхан хурдан хөлөг бий. Энэ уяач гэдэг хүн бол морио уяад хүн цуглуулах зорилготой байдаг. Олон мөр хариг төрүүлгэж ил хүн цуглуулах гэж ил байвал бид нар ажил бахархдаг юм шүү дээ. Тийм учраас сур өгөхөөс өөр шүү дээ. Тэр наадмын нэг ёсны одоо нэг юуны хөрөнгө болж байгаа. Аж ахуй тал нь гэр бүлээрээ өрч тийм агуу том одоо эднээс бол их том нөлөөтэй л дээ. Ер нь 60 мянган гишүүнтэй нам бол одоо байдаг л байх л та. Мэдхгүй одоо байдаг хэлүүлээд юм. Гэхдээ бол манайхаар миний хэр бодоход манай холбоо нам болоод үзэх юм бас их зөвхөлтэй шүү дээ уустай дараад байна. Тийм үү? Тий. 16 онд дасгийнх юм биш үсттэй. Одоо даас гэж шүү. Таанч өгсөрсөн. Тэгээд өөрөө боловсралгүй 4-р ангид хальт төгссөн шүү дээ. Та чи хаанхын 4-р анги төгс? Баян цагаан сумд. Баян цагаан 4-р анги. Яа хайцсан юм өөрөө? 5-р ангид төгсөөд 7 хоноод буцсан. Харцсан юм уу? Манай ээж явуулах гэдэг. Манай ээжийн тал тийм бас нэг сумын дарга намуурын даргын тэр хийж байсан хүмүүс байдаг. Аавын тал ухлаас ирээд малчингууд. Ээж явуулах гэдэг аав юу хөө гэдэг юм ингээд. Тэгэхээр ээж юу дараад 150 мянган сая наваад явж гисэн төв аим гэрөө. 150 төгрөг нь. Яахчсан сайхан чи өдөнөөс чинь чинь бас чихрээ пиранаг евмэв янз бүр юм бас нүстэй. Пэ 150 төгрөгтэй сургуульд явж идэг ямар аваа хөхт вэ? Тэгсэн энэ орос хэл гэдэг нэг акт юм шиг хэл оголчих гэдэг ярьдаг шиг. Энэ гол юм тэнэс бас болсон. Тэгэл байсан. Чанрын бүрэлдэхүүнтэй олон символ
өөрийнхэн энэ үүрэг даалгаврыг биелүүлж хэлдэг. Тэмүүлэл амжилтын их. Монгол тулхтны 100 эрхэм. Таны гаргасан тогруу халтрын өгшил гэж яригддаг. Та энэ тогруу халтрын өгшлийн талаар Анхан 1977 оны намар энэ Батлан улс төслийн дарга Жамин гэж юм биш. Аав гэж одоо татаж оруулъя. Энэ засгийн мөр явуулъя гэж. Тэгчихсэн. Тэгээ манай аав би одоо үеч чадахгүй. Манай хүү надтай энэ харуугаас давнастайгаас гэж өрөөсөн. Энэгээр та нар уйлаа. Би тэгээд одоо чадлаараа бас нэг хамж авалж өгье гэж. Ингэж. Тэгээд тэр ажилд орсон. Би бол Төв аймгийн энэтхэний техникч байж байгаа 4 жил ажиллаж байгаа ангаахын дунд сургуульд яг орж чад байсан чинь тийм ажил гараад тэгээ сургуулаа орхиод тэгээ морин төртгөөс олохон зөвлөсөн. Тэнээс өмнө амралт аваад бас барилдаг нь усалдаг байлаа биш аймагт 2-3 удаа төрүүлсэн байсан. Би Монгол таврахтай Төв аймаг дээр нэг хэдэн баахан бохноор очиод барилдсан 3 барилдах би 3 бол үлдэж байсан. Тэгээ хамгийн сүүлийнх чи дав гээд намайг тэгэхгүй чи сайн байгаа мөн гэдэг авахсан. Монгол тавраг виэс суулчих гэдэг би ч үе гэж унахсан. Тэгэхээр тэрийн сож би болсон. Виэс суулчихад очих гэдэг гооны унгаж чадахгүй юм чинь. Энэ дэми ажил байна. Одоо ойлгуулсан шүү дээ. Тэгээ манай их үеч гарамжуугаа хязаалан байхад нь яг 6 даруус юм лээ. Миний ордох үеч байсан. Тэгээд манай аавгаа авчирч байгаа. Намар хөнгөлөх гэж байгаа. Одоо альгоор назарга тавих уу. Тэгээд аавтайгаа зөвлөлөө. Тэгээд тавруу халтрыг ачаамын үзээд за энэ ч үрэнч хордлох шүү гал та. Amo бөөн засаатай зүйл юм да. Азар тавьчих та. Ус 72 онд төрүүлсэн хээрмөр тавруу нэртэй байсан манай. Тэгээд за хээрмөрнийхөө юу нэр өгч гинөнд. Тавруу ялтар гэж өгөөд. Тэгдэг юм байна. За тэгээд хөнгөлөхөө байгаад азар тавилаа. Нөгөөх алтан зургаар. Тэгээд хавчиг азар төрийн наадамд 1979 онд архивын төрүүлсэн. Тэгээд 79 онд төрүүлээд 80 онд 3 тараад. Тэгээд түүнээс хойш 2 төрүүлсэн. Тэгээд 3 төрүүлснэг хайрцсан. Тэгээд манай аав тэр айхт мэдчихсэн шүү дээ. 2 он бөөрөнг юм байна та. Энэ өөрийн төч айхт тавих гэж өгөх юм. Миний үед бол би гадагш надад гаргахгүй л те. Авъя гэсэн хүн намайг дайсан хүн бол их л байдаг гэсэн. Би нэг л дайлахаас 2 дайл болохгүй. 2 дахь дайлах тэрээс л ад байх гэдэг юм. Одоо тэр гарамжуугаахны энэ хүүхдүүдийн эднийхний сайхан ахиж байгаа тэр адуунууд байна. Одоо энэ 21-р зууны энэ айхтар ордон шаргалагч үрийн өв шүү дээ. Энэ үний эцэг нь энэ би алтартай хийн тавьж. Тэгээд тэрнээс гарсан алтар азрыг авч тэгээд манай энэ сайхан хотын залуу Эрдэнэчл би хоёрлдгийг. Танд ойртох хүн өөр би юу? Таны дараа хэн он? Оо сенат. Сенат яаж явах юм? Дээдлийн 5 6 л. 5 6 Эрдэнэчл. Эрдэнэчл 61 мөр төрүүлэх гэсэн шуусын давуу дээр. Таны шавгүй. Тэргөө намайг одоо манай Батлан улс төслийн нийгэмлэгт миний цай одоо хоол арын албыг гүйцэтгэдэг жолооч байсан. Манай дарга энэ тэргийг өрж байсан. Тэгэл морийг бол үнэн сайхан юм байна гэдгийг ойлгосон юм шиг. Тэгэл зүйлд л одоо эндээс адуутай болъё гэдэл. Тэгэл адуутай бол тэгэл өөрөө үеч хордлуулаад л. Тэгэл одоо ингээд 100-ны дараагийн юм уу? Ийм хурд азаргыг одоо бэлтжиж байна шүү дээ. Уранга аймгийн хайрхан дулаан сумын хэрэг Монгол улсын мандаа яач Эрдэнэчил дууны шарга газар энэ жил 4 уралдаж 4 дөхөн төрүүллээ. Уяасаа харьцаад зүгээр үстэй. Зүгээр. Хамгийн чинь хоорондоо жоохон Зүгээр л байх. Гэхдээ хоёр мөнгө шиг тийм зарим нэгэн цохолдоо улсууд байна шүү дээ. Яар сандарсан дэш. Яарч болдгоо. Тэр улсууд янз бүр ярьдаг л нэг сайд яасан бэ. Би тэр нэг одоо ганц хортой хүн байгаагүй. Манайх малын дээд дээр
амьдарч малаар маллсан. Манай Монгол улсын наадамд морой төрүүлгэж аягдуулсан тийм ус байсан. Монгол төрийн маршалж явсангаа шагналыг авчсан. Тийм айлын голны тийм. Тэгээд бас энэ дээр тиймэрхүү юм сонсогддог. Ийм очтой. Тэгээд би бас олон юмдаа ярьдаггүй юм. Яг бол ярьж илээ. Хийсэн ажил бол хизээ мөнгөд ер нь тэр байх ёстой. Одоо энэ Сүхбаатар аймгийн брэнд бол ерөөсөө энэ хурдан хөгжлийн адуу юм байна. За Сүхбаатар аймгийн хувьд тантай туйлын саналыг байна. Үнэхээр манай нэг брэнд бүтээгдэхүүн нэг нь бол гарцааг байна хурданмаар. 2003 он даага төрүүлэгчээ төвсдөж онд ороод иж явахт тэр жилийн 30 айргийн 17 Сүхбаатар ядуу байсан шүү. Хотод суудлахад нэг хомоол угалж үзээгүй. Уралдааны мөр ман чанаагүй улсал өөрөөрөө мөрөө цоллуулаад ингээл байх юм. Хөлсний уяач гэдэг нэг хэсэг хүмүүс гаргаад. Тийм одоо тийм юм байна. Одоо хөлсөөр мөрөж байна. Тэгэхээр энэ бас байх ёстой юм уу санд. Энэ хурдан морийг одоо ихэд унжгаа хөөхтүүд байна. Эдгээр чинь жишээ нь нэг өрх 2 3 өрхийг бас авч явуулсан. Би бас чадахгүй мөртлөө морь өөрөө их оролдох дуртай. Хажууд нь их байдаг. За тэгээ бас чадахгүй мөртлөө бас ганц нэг үг хэлнэ. Тэгж оролцдог учраас энэ том уяачд бас жоохон тоомор ажилладаг. Бас нэг 5 урууг сольдог байх гэж боддог. Ер нь тийм ч байхгүй морь руу одоо хамаагүй орж болохгүй байд шүү дээ. Тийм ээ. Энд чи тоглоом байна. Тоглохгүй тоглоом гэж морь үл их үн цэнтэй. Тэр эр хүний морь ууж тэр зовж жаргаж тэр нэг адуутайгаан хамтгаа тэр их жаргалыг тэр үүрийн хүйтэн агаар тэгээд нэг залгилдаг хүйтэн айраг адууны үнэр хичнээн олон дотоод мэдрэмжийн олон сайхан юмыг амсахгүйгээр уяач гэж байж болох юм уу? Тэр ч үнэн л дээ. Нөгөө талаас нь харуул тийм байна. Гэхдээ энэ улсуудыг би зүгээр яг цол авах нь бас л зарим улсууд хэцүү харагдж байдаг. Жинхэнэ одоо морь дагж байгаа бүсэндээ одоо насаараа гусуур зүүсэн хүн бол энэ цолуудын эзэн баймааргүй. А тэгэхгүй зүгээр тэр морин спортыг хөгжүүлж байгаа хүнд нь хөрөнгөө зараад бас эзэмшиж байгаа тэрийг бас буруутгах гайрахгүй. А тэрэнд арай өөр цол хэрэг юм. Ухаандаа үндэсний спортыг хөгжүүлэгч гэдэг юм уу? Хурдан морийг одоо хөгжүүлэгч гэдэг юм уу? Бас нэг сайхан арай өөр. Тэгэхгүй бол одоо энэ хэдтэйг адилхан одоо даваа хуугаа тэр чинь одоо мань вит суугаад морь ярихад хэцүү шүү дээ. Хэцүү шүү дээ. Би одоо ингээд ер нь 20 жил морь дагаж байна. Би өнөөдөр нэг морь өлдүүлж алахгүй л хэмжээний аймгийн алдарт яаж байгаа. Төрүүлж өрөх тухай бол санахын гариггүй шүү дээ. А тэгтэл одоо энэ сүүлийн үед бол нэрийн шинэ үеийн уяач чинь бол одоо ер нь айхтар том залаатай малгайнууд өмссөн том уяачд бол бас их бай шүү. Бас л нэг үгэлдэ. Гэхдээ энэ залуучууд би бас баярлдаг байхгүй юу? Юу ч мэдэхгүй ч одоо гадаад дотоод яваад нөгөө хэдэн цаас авах гэдэг үрээд ингээд өнгөрөх юм бол тэгээд өнгөрдөг юм уу тийм ээ? Зарим нь ч одоо юу болдгийг тэр энд дошиг хажины мазаан тоглодог юм. Гэтэл бас Монгол үндэснийхээ соёл руу өөрийнхөө ингэж хувийг ингэж нийлүүлж ингэж байгаа нь бас Монгол үндэсний сайн чанартай хөгжүүд байгаа гэж. Тань дээр би ерөөсөө нэг Сүхбаатараас нэг юм авчирнаа. Аа? Ерөөсөө ганц мортойгоо уралдаж үзнэ. Гэмтэй шүү дээ. Яах юм чи? Яалтчгүй шүү дээ үгүй. Эзний малгайг бас тий. Хүү ямар сайн хавтан бэ энийг чинээр юм бэлээ. Хэш тэр аймгийн тэр сумын уяас Баатрын тэр хэрмэр төрүүллээ гэдэг одоо ихэд арааж өрөлд өгül. Чи ч уучраа олгоогоод бие чивх нь одоо би эрүүлэл байгаа юм байгаад байна шүү. Тэгэхээр хоёр үдээд л усгаад өнгөрдөөсөдтэй чи. Улсууд хүчээл за манай Баатар маа сайхан байна. Одоо шахавд бас нэг ёндоо тавын энэ гэж ярьдаг ус байл лээ. Одоо гэнээр өөрөө гүрийч ус ёндоотой ч гэдэг болохгүй нэ тийм ээ. Өөрөө ийсээс тэгээд энэ бас тэр үгүй бас зөв юм хэлээд байгаа шүү дээ. Оморзинго
ташраа жоохон үргээд ингэхдээ чинь морь гоцоцоод аим сайхан. Бизнесмэнүүд моринд их орж байна. Би энд их одоо бэлгшээж их зөв юм хийж байна гэж боддог. Бас нэлээд мөнгө зарж байна. Өнгөрсөн жил бид нэр Сүхбаатарын аймагт орсон хөрөнгө оруулалтыг зүгээр одоо ингээд авсан мэдээлгээрээ тооцоход жилд нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт малчид ирж байна шүү дээ. Энэ ч том хөрөнгө оруулалт байхгүй юу? Бүхэл их чудагтай явдаг. Ганцхан төрийнхөө наадам дээрээс л цолоогддог. Тэгэхээр ер нь энэ дээр бас дараачийн урд бурал дээр юу бодоход төрийн наадмаас л аяг төрөлгөө төрийнхөө золыг авъя. Уяачны цол зэрэгтчний юм байгаа ш. Улс үсгийн наадамд айраг төрөгийн тооцоод байгаа. Улс үсгийн наадмын айраг төрөгээр уяачид улсын алдарт улсын маллай тод маллай өгч байгаа хгүй. Гэтэл одоо насаараа одоо гусуур бүсэндээ гавчулсан орон нутгатаа 60-70 айраг авчихсан улсуудыг бид нар яаж өгөх ёстой? Эсвэл одоо бүсийн зэрэглэлтэй тод маллай нэр бий болох юм уу? Эсвэл тэрийг нэг коэффициентээр үржүүлж ухаандаа улсын цол зэрэг рүү оруулах юм уу? Тэгэхээр энийг яг удаа бас зовлон байдаг л да бүхтэй харьцуулаад байдгийг манайх чинь. Одоо аймгийн арслан ухаандаа та улсад авчирч цол өгөх гэж болохгүй шүү дээ. Аймгийн арслангаар явдаг үедээ. Тэгэхээр энэ хоёр бол бас хоёр өөр зүйл дээ. Дуурай эргэх шиг майг, морд эргэх шиг майг, уяаны мод шиг майг, уяач шиг майг, хэлхэгээр халахаар бүх зүйл шиг майг, хэлсэн ч майг, хэлээгүй ч майг, би майг. Их дэлхийн тэнхлэг намайг дуурайж иргэнэ. Ихээ дээр шууд намайг дуурайж иргэнэ. Хазарын тэнхлэг намайг дуурайж ширгэнэ. Хаан соёмбны хоёр загас намайг дуурайж зөрнө, би майга. Тэг нэг миний нэг морь төрүүлээд нэг 100 гаруй морь уулцсан нэг хүний морь хамгийн сүлд бас би мэдээч. Тэгсэн тэр хүн надад гэж надад нэг арх авчирч өгөө. Тэгээ хоёлаа суугаад уулаа явах гэж. За лондоо би 29 савж байсан уу гошнаас. За наадам хоёр үзүүртэй гэдэг юм даа гэж байна. Сайн яахгүй. Гэсэн наадам хоёр үзүүртэй гэдэг юм даа. Чи урдаас нь бол би хамгийн сүүлээс нь лаа гэж надад арх авчирч гэсэн. Гэхдээ нэр л наадам хоёр үзүүртэй тийм ээ. Нэгэн жил одоо наадмын үеэр бол одоо наадмын өмнөх 100 саяар маар авчихсан байна. Тэгсэн. Энэ жил чинь одоо 600 сая төгрөг болж байна шүү дээ. 600 сая төгрөг. Тий. Саяхан би тэр авалцж өгөлдсөн улсуудтай нь бас таарсан бодиттой үн гэж байна шүү. Тэр одоо $500 мянган худалдаж авсан. Ямар насны одоо Азарга авчвал тэгээд азарга нь төрийн наадамд амаа үзүүлсэн. Сүхбаатарын аймгийн уулын төвшин ширээ зүгээ атуу. Тентхийн тэр хүүхний хээр гэж ерөөсө 20 хэд төрөөс азарга байсан. Хээр азарга. Тэрний холын удам бол явсаар байж байгаа энэ сайхан азарга. Гэхдээ ер нь энэ морин уралдаан гэдэг чинь миний бодоход бол морины уул, морины хурдан, шандас, удам огшил байдгийм гэхэд ихэнх одоо хондоо 60% нэг тийм байдгийм гэхэд 40% нь уяачийн хөдөлмөр үүдтэй. Эрлээд одоо муу их юм бол мул дахин үүдтэй. Зүгээр наад нэг ихээ сайхан буянтай буурал намайг эд залуу моринд оруулж байхад хэлж байсан. За хүмүүн төрийн наадамд морь айрагдууд төрүүлнэхэд шарууд зүүнний үзүүр дээр шаруудаа тогтох хэмжээнд уяач, унаач, эзэн гурвын хямрсвалд тийм одоо нэг төвшөнд очиж байж морь айрагддаг юм шиг гэж. Би тэрийг ортой болов гэж боддог. Манай аав нэг хэлж байсан юм аа. Одоо энэ туг хол гэдэг хурдан хол азаргны чинь ээжийн эцэг хол азаргыг манайхны Төвийн сэргэлэн сумын төмөр хүү гэдэг үг авсан. 10,000. За. Одоо 80 дана гэж нэ. Их мөнгө ба шүү дээ. Их мөнгө байсан нэр бит. Тэгээд 10,000-аар авчаал гэсэн зайлуул та тэгээд манай ажил гэж. Их л мөнгөөр авчтай. Морийг ч яг үнээр авчвал зүгээр уяаг үнээр авахд бол хэцүү байгаа юм даа. Тэгээд сүүл уралдуулж байгаа баг зэрэг наадмууд түүхсэн байх. Тэгээ хөөсгсөн шүү дээ. Шинэ одоо. Одоо нэг хэд үе ачтаас нэлээд зовоод өгөлч. За би өндөр үнээр авсан мөр шүү. Энэ жил энийг айрагдуул төрүүлгэн шүү гэж. Гэхдээ тэр чинь өөрийнх нь хямраас их хамаарна шүү дээ. Тэр хүн хямар лундаагүй яа төрүүлж айрагдах юм. Тэгэл одоо уяач солиод л одоо янз янзын хэл ам гаргадаг. Тэр бас айх төрөг шүү. Уяаг худалдаж авах хэцүү. Одоо бол яг тэгээд уяач нь энэ дээр ингэж ягаад уюулжлгүй. Тэр уюулна. Тэгээд тэнэс биш. Тэр үнийхээр тэр үе ойлгосоор бол өөрөө л үе шүү дээ тийм ээ. Хаан Чингис минь майх, хасвуу тамга минь майх, яс минь майх, цус минь майх, яалтчгүй майх,
Яа харахгүй Монгол хөх толд минь маяг, хөх тэнгэр минь маяг би морь унаж маяг болсон Монгол. Хурдмарны шинжин 4 багц байдаг. Тэр нэг нь одоо Аслангийн орд гэх юм уу одоо тий. Тэгээ Гөрөөсөн орд гэх юм уу. Одоо чинь тэгээ Чонны орд. Тэгээ 10 бомбын шинж гэж байдаг. Ийм 4 байдаг. 4 дотор нь таслахлаа жишээ нь Аслангийн ордонд болохоор тэр Мэлхийн шинж, тэр Хандгай шинж тэр орно. Ингээд нөгөө 10 хэдийн шинжээ тус дорн оруулаад тэр юм гарч ирэндээ ер нь уян таарсан одоо гэдэг төрүүлж яригдах юм бол ямар ч зовлонгүй л гэдэг. Маргааш оролдоход байлгүй. Өнгөн сайхан байдаг. Тэгээ одоо адгуус их ерөөсө хамаагүй их оролдуулж шít. Өвөл зөнгөө оролдуулж байна. Тэгээд хөлийн их авч байна. За тэгээ адуу хэмдэж байна. Тэгэхээр энийг бол цаашдаа бид нар гаргаж ярах байхгүй. Ерөөсө адуугаа одоо ер нь өвгөд эцсийн үл дээр үед адуу хүлсэн үнийг савьяач гэж хэлж байгаа юм шүү. Ялангуяа хурдмаар. Одоо бол хэдийгч хүлжээс хамаагүй. Одоо тэгэл цолоод авчихвол одоо тэгээ дуустал явж шít. Тэгэхээр энэ нэг арай л буруу хандлага яваад байгаа. Одоо зарим үеийн юмрд бол төрүүлж яригдаад хэвтэж байна ядарч байна гэдэг бол одоо тэгээд ямар юм бэ юусаа явчихна болдог. Би бас төрийн төрөөр өмөр төрөхсөн юм байна. Хүний өөрийн гэсэн. Тэгэхээр ямар ч зовлонгүй байдаг. Одоо манай шавнарыг бидэнд Зааштай бол баг хурдм одоо нэг үзүүлэлт болох хэрэгтэй нөө яач тий. Морийн дүлээг асуудал. Тэгээд одоо хурдм морийг олон жил уйсны одоо нэг үзүүлэлт болох хэрэгтэй. Уяач хүмүүс ерөөсөө хамгийн нэгдүгээрт морь алахгүй. Морины хөл байгаа усыг савьяач гэж. Дээрийн уяачнаас ингэж байсан шүү дээ. За амар сайн явж ирв, сайн явж ирлээ. За морь хурдан сайхан байна уу? Сайхан байна. Мэд сайхан атлаа гэж. За. Тэгэл тэр л одоо хамгийн том мэд сайхан атлаа гэж. Тэгэхгүй янз бүрийн болох юм бол эвгүй шүү дээ. Мэд сайхан атлаа тал. Тэр их мундаг сайхан хариу. Тэгтэл ч одоо ингээд бас заримдаа бол хүнээс таны нэг хурдан хөлөг байгаа юу асуухгүй их болгоомжтой асуухгүй эндсэн л хэлчих гээд байна. Тэгэхээр энэ ч бас болохгүй шүү дээ. Түрүүнд нөө залуудаа ангөр хийдэг байсан гэдэг нэг сохолдуудад авсан. Тэгээ би бас их ангөрөнд их дуртай л да. Тэгээ би тэд их удлаа л да үргэлгэнд явсан. Ер нь үргэлгч их хэцүү ш төвчээргүй өндөл. Тэгсэн нэлээ утсан чинь эхлээд үргэлгэн хэдэн буг гарч ирлээ. Тэ байдгүй хажуугаар нь чигнээл өнгөрлөө. Тэгсэн дараа нэг том чон гарсан. Тэрийг хэдүүлээ буудаад алдчихлаа. Одоо яг нэг нь далдаад буучсан. За чож өнгөрлөө. За чуука ахал нэг торгоосон бол торгоосон байж магадгүй хөрөөдсөн чи манай нөхөр гурхирч байдаг. Нөгөө одоо хамгийн яроолын суудал. Тэгээ очиад хажууд нь буудах сэрэхгүй байсан. Тэгд намд тэгд говьд ан хийглэр тэр тэнгэрлэг амт бидэд яаж алагдах вэ? Миний нэг таньдаг шав эмэгтэй маань морь уйдаг. Ер нь эмэгтэй хүн морь уйдаг юм уу? Эмэгтэй хүн хурдан морьтой яаж холбогддог? За ер нь уйдгийн мэн лээ. Ухаандаа Монгол улсын алдартай яж хорлоо доо гэж Сэлэнгийн аймгийн гаралтай их сайхан эмэгтэй байсан шүү дээ. Хорлоо доогон хараа зэрэг их хурдан байж одоо манай Содом цаг анх 95 сая төгрөгөөр авсан Монголын Монгол улс зах зээлийн харилцаанд жилснээс хамгийн анхны үнэтэй хадуу тэр байсан баг шүү. Алдартай ячуултлаа хорлоо доогоо уйсан. Одоо манай энэ тамгаан жимэл гэж байна. Өөрөө юу ч мэдэхгүй биш ээ. Жамнунгой ч нь бол одоо зүгээр харин яаж би жамнунгойг одоо мөр үйж явах бараг л мэдэхгүй. Юу нөө уйдгүй авгаан л уйдгүй шүү. Тэгэл ламзаа үйд нэг өгч байсан. За дараа чинь энэ Дорнод аймагт Шимэд дорж гэж Дорнодын матцад 70 төгсж байгаа эмэгтэй байна лээ. Түрүү жил Монгол улсын сайн малчин болсон бас олон мөр аймаг төрүүлсэн. За дараа нь бас миний танил одоо энэ Иточигийн инкотын авгаа Соломон гэдэг их сайхан царай одоо хүний авгаа мэтгч яадаг л. Яг их сайхан царай ер нь одоо хүн харахад их л юу намайг яамд багт миний мэрэгжилтийн төрөөс. Үнэхээр гоо үзгсэн сайхан эмэгтэй ус. Тэгсэн зүйлд одоо инкотч морь их хурдлуулсан гаширч одоо моринд орсон. Тэгээ одоо энэ чинь Соломонгийн хөрөнгө энтергээд хурдмаар гараад байгаа. Би Соломонд бол бас баярлж байгаа.
энэ үндэснийхээ спортыг хөгжүүлэх гэж магадгүй цалман яриад байгаа байхгүй миний нэг шав. мэтгэл цалмаа айгүй бол бас Монгол улсын алдарт манлай болох бах. Тэгээ манайхад ч ер нь бол тийм хүн их биш. Одоо их хурдад тэр жил хонгор азрагч одоо их сайхан эд 90 орчихсон. Тэгсэн яг одоо манай шагдрах арх уун л да. Арх уугаад очиж өгөхгүй. Тэгсэн авгаа цэцгээ гэдэг мундаг хөөх. Хамгийн сүүлчийн хоолыг тэр цэцгээ хийчих өгсөн гэдэг. Тэгээд их хурдад уул үений шагдрын хоол гэж азраг гурвлаад. Ягаад гэвэл эмэгтэй хүн үнэхээр чин сэтгэлээс авах юм бол эр хүнийг бол алдаа багтаа авах юм шиг байна. Надад. Ягаад гэвэл эр хүнтэй адилхан харихтаар суухгүй. За бас одоо хянуур юм биш. Та нар ч одоо агуу чанарууд байна. Заавал арийнхаа ажлыг бодож явах жишээтэй. Өмхөрөө ватандад вацрагалд хаян харва хөлөө хомтоо. Удамтай хурдан мордыг уяас сойлгонд жихрээч ухаан тэтгэхийн эрдмийг удмын заяанд хөвөрдөж бага майлсан мордын тоосыг өргөж мандан гарах наранда чадад гангай хулж тодорсон уяачин азин одод тэнгэр тэви арга маг хөлгөн талдаам би гайхамшигтай гайхалтай нартай хамт миний сэтгэлд нар мандаж байна. Өчигдөр өнгөрсөн дуусан удаж өнөөдөр бүх зүйл шинээр эхэлж байна. Оюуныг дэмжигч Live Energy Group. Бид их хүмүүний үйл хэргийг заламжлан үргэлжлүүлэгчд. Шихий хотын хууль зүйн дээд сургууль. Сэлмэг тунгалаг нь олонч хурамстыг яаж гүйцэхв? Цэвэр ус олончиг хужиртыг яаж гүйцэхв? Монгол хүн бүр эрүүл байг. Хужирт байгалийн эрдэс тус. Монгол тулхтны 100 эрхэм. Тарга шадлал шинэ харьж байгаа цагт хавар мар уралдуулахад би одоо их дургүй байдгийг. Энэ одоо болж байгаа юм уу? Энэ чи юм аа лагсгаа бас. Энэ чи мэлэн тийм нэг орсуудын төч нь одоо манайхны үндэсний наадмыг жоохон хоригроо тийм ээ. Хориод багасгаа цагаан сарыг малч тийм баяр болгоод энэ тийм ээ. Ингээд нэг байсан шүү дээ. Тэгэхээр энэ үний чинь дийлж даваад энэ арчлалын хүчээр ингээд дийл даваад нөгөөх юм чи ойх дээрэл тэгэл бөө юм ойж гэж байгаа юм л да. Тэгэхээр ойт явчихсан асуудал. Одоо л өвлийн уралдаан гэж гарч ирчихэд өвөл зөнгө уралдаад гулгасан дээр үед бол намайг бага байхад бол өвлийн уралдаан гэж байхгүй. Өвлийн уралдаан гэж юуг нэрлэдэг гэсэн мэхээр сайхан морио шавхруулад одоо энэ Монголын цагаан сарын өмнө хүн болгон морио одоо дилийн засаад сайхан шавхруулад тэгээд айлаас айлын хооронд уралдаг. Эсвэл яг одоо Монголын цагаан сар хүүхдийн өсвөргөх найр бол тэн дээр унжаа морио бүгдээр хооронд нь уралдаг. Тийм л юм байсан байхгүй. Тэгэхээр одоо бас түрүүн та тэр асуултанда тэр морь давж ярьж байгаа тухай асуудал ярилээ. Энэ хатууны эцэг малын ухаандаа тэр омог одоо юу гэдгийг ухшлыг хадгалах дээр бид нэр их анхаарах хэрэгтэй. Би ер нь өвөл морь яад байгааг бол жоохон таашаадгүй. Энэ нэг л биш ялангуяа азаргаа дуу энэ сайн чвшөөж магтдаг. Тэр төлмөл ухаандаа тэр нөхөн өрчөх асуудал шүү дээ. Наадам сонирхогчийн хувьд харж байхад морио уралдуулахын өмнө чигтээ хийх тариа эднэр тарж байгаа л одоо юу ч хийдгийг сэргээш ч юм уу хийж байгаа л уралдуулдаг гэсэн тийм яриа их байдаг. Гараанаас барай хүртлээ тийм ээ. Ингээд дахиад үйж хахад за би 1-2-ын зэрэг зураг авч нэг телевизэнд орж ирсэн л да. Тэгэд ингээд чахаад орхицсан шприцний юунууд ингээд нэлээд хэд хэдийг харж ирсэн шүү. Тийм уралдаан дээр.
Уралдааны зам. Одоо таны наадах чи би юу л хараагүй бас хүн яриад байгаа. Одоо тийм байдгүй бас дэмил юм байна. Тэгээ надад энэ бол их тийм таатай зүйл биш санагддаг. Энэ яг тийм яриа бол байдаг. Юуны ч бас хүлээд жил болж байгаа. Мандаа морж уусууд дэндүүх тариавуудаа хийж өгнө гэд тэр хоёр талтай тэрийг яагаад хийх хэрэгтэй гэхээр зайлшгүй өвлийн үед овёс өгөөд ирэхлээр адууны цус тэр чих хадам чанартай. Тэр учраас адууны цус бүлгэрч ухаанд яаж хийж байгаа их өтгөрч хийж байгаа. Тийм учраас зайлшгүй шингэлэх хэрэгтэй болдог. Тариа чахууд янз бүрийн юуны тариа энтрүүд хийж л байна. Хүч тавин тэргээ тариа хийж байна. Тэрийг бол одоо хөндлөгийн хүн аргалаар бол одоо баахан тариа хийгээд байна гэдэг. А гэтэл тэр нь бол бас одоо нөгөө морио хамгаалах үүднээс адууга хамгаалах одоо хүний цусыг төрхлөөр бидний ч гэсэн эмнэлэг төвчлөөр баахан шингээ хийж байгаа. Эрүүлжүүлэх талаас хийж байгаа. Монгол тулхтны 100 эрхэм. Зүгээр олон мөр төрүүлгээд ирэхлээр зэрэг хүмүүсээс муулдаг. Би бас амтнд дад үзэгдлээ мөр төрүүлгэж үзсэн. Тэгээ даваа хугаа үлэр нь аргагүй л одоо нөгөө бөхчүүд нэг цагийг эзэлсэн аврах гэдэг шиг энэ цагийн том үеач үнэхээр муу. Би төрийн нааданд манай өөрийнх хүнийх албаных гээд ер нь нийт 13 азар төрүүлсэн. Тэгээд 20 дугаар зуунд 21 дугаар зуунд 2 нь орсон доо их хурдын хоёртай. Их хурдад 2 азар төрүүлснээс 15 азар төрүүлсэн. Төрийн наадам их хурд хоёрт. Тэгээд 2 нь наашаа ороод бусд нь бол цаана ордог. Манай уян дээрээс миний одоо гардаж байсан юм уян дээрээс. Тэгээд энэ одоо бас аль бас л үед хэцүү л байх л та. Тийм ээ нэг уян дээрээс дандаа гэж яах. Тийм учраас би түрүүний үгэндээс хэлж би бас хүн дад үзэгдэл тариавуудаа яваад ингэж ингэтэл. Одоо ингээл эргэн залуучуудтай ярихлаа залуучуудыг сонирхдаг намайг. Өнөө аргагүй ч тэдний чинь одоо би ч одоо 1950-аад онд улсад мөр төрүүлгэж уустай таарлцсан ч дээд тал нь 60-70 настай уустай. Тэгээд наашлахтай зэрэг чинь энэ сайцгийн буйнаар энэ төрийн буйнаар чинь энэ хурдморны шимэлээ энэ рүү очиод их рүү суучихсан хүн чинь олон үеэс нартай ууслаа шүү дээ. Одоо манайхны тэр дэлгэрийн ганжуур гэж сайхан уяачвал донодогийн гал гэж хүн байлаа. Тэр Хинтэмгийн гал шарсмын донон зэгмэд гэж хүн байлаа. Тэр манай энэ цагаан сумын одоо өгний батын дэнтийн дашнам энэ тэргээд ажлын тэгээд мөн олон сайхан устай уулзаж авахын өрөө их юм сонслоо. Тэр улсын архинд одоо бас миллионыг зөөж та унтагээд хаяа ядгаас их уухгүй нэг шөнөд нь 2 жил ярахад уудаг. Тэгээд мөр сурсан хүн ирдэг байдаг. Дандаа болохгүй юм бол том амжилт гаргасан ус бол. ТV бодож ямар бэлэг дэмбэрлэггүй. Устай. Им сайхан мөр төрүүлж агтсан мөртлөө. Ингээд нэг болохгүй гэж яриад байгаа юм шиг. Мөр сураагүй би одоо сурчихсан бодоод яриад байдаг. Тэгснэ одоо над дээр ихлэн зэрэг юм мөрийг ярил одоо их сайхан ярьж байгаа юм л да. А ийм шинжтэй байна, инклэр тэгнэ ингээд одоо зүгээр нэг тийм юм шатрын хийж тавьж байгаа юм шиг яриад байгаа. Яг амьдрал дээр тэр амьтантай чинь холбогдож бие өгч тэр амьтны хоёр биеийг тэгж ойлголцно гэдэг бол хэл мэдэхгүй юм. Үнэ хэцүү ажил л да. За ер нь бол өвгдээс ч ярьдаг, сайн уяач ч ярьдаг. За би ч одоо тийм үү гэж боддог. Явж одоо морь аярхдах уу юу төрүүлэх үү гэдгийг чи сүүлчийн моментод унж байгаа хөөх шийдэж байгаа. Сайн хөөхд одоо ер нь нэг 5 морьны наацаа хийдэг гэж ярьдیں шүү дээ. Ном яаж. Зүгээр их сонин шүү. Миний адууг одоо голдуу дандаа тийм өнчин хөөхтүүд унж их төрүүлсэн байдгийг. Азраг явчихаа. Тэгээд миний одоо хөргөн дүү байсан. Морин их туртай зайлвал. Тэгээд хүүхэд нь миний тэр одоо харыг залан унж явахгүй н хурдан харыг заа. Тэгсэн соёол моринаа явчихсан. Нөгөөх нь хойгуур тавьчихсан. Ирдгвэ. Тэгээд байжсэн тэр тэрэгнээс өдөрт нэг хүүхэд гівчж байсан. Тэгээд дарга орж шүү дээ. Ожигчих гээд болдгоо. Тэгээд тэр хүүхдийг миний дүү чи ахыхаа морийг унах хүүхсэн чи унна гэж байна. Тэгээд унулсан. Тэр хагас онч хүүхэд байсан. Тэгээд одоо хол төрүүлсэн шүү дээ.
Дараа нь би давааг байхдаа тэр 2003 онд энэ Хинтийн аймгаар бас нэг хурд азраг авах санаатай. Энэ Хинтийн Баяовагийн гүр цэдэнгийн зэгэл азраг гэж сумандаа 70 төрүүлс азраг байсан. Тэрийг авах санаатай хоёулаа ирээд. Тэгээд нэг 2-3 сая төгрөгөөс эхлээд фургон машин өгөөд тэг авч чадаагүй. Их сайхан азаргаа. Тэгээд тэдний нэг хөөрхөн цоолтур нүдтэй борхоо. Миний баг насыг санагдууллаа да. Тэр өвгний л нүдчих юм а. Эдээ адуугаа антахгүй. Тэгээд одоо нөгөө хүүхдээ чинь за яг азарганы 8-ад өгөхгүй юм байна. Өвгөн залуу хоёр та тэгвэл хүүгээ морон олж өгөөч гэсэн. Тэгээд нөгөө хүүгээ чи асуусан төрс охноос нь гарсан. Аав ээжээр нь хоёулаа өнгөрсөн. Үн чи хүүхд юм. Анх хоёр гэж хөөхөн хөө. Тэгээ одоо яг тэ өвгөн манай хүү мэднэ гэж. Тэгээ хүүгүйгээд тэгээ тэр анх хоёр хүүг авчиж унуулж улсын наадамд миний дааган болон төрүүлсэн шүү дээ. Тэгэхээр их үзэх бол тэгэхээр тэр хүний нэг юу миний энэ хүүч гэсэн одоо Эрдэнэ толгомаа ч гэсэн энэ суманд ирээд ер нь айраг төрөө өтер алдаагүй дээ. Олон төрөө авсан. Тэгээд бас багтаа жоохон өнчөрөөс юм л хүү байгаа. Тэгээд одоо 90 цент төрлөө хүүгээрээ бахархдаг миний хоорой хөө. Атсын алтан шооны 10 цагаан үтэн дээр ам цагаан хулганы асаасан галын дөлөн дээр 9 цагаан мөнгөний нүх таарууланхан төрсөн юм би. Тэрхтэмцэн гоо хүүхнүүдийн нүд дагууланхан өссөн юм би. Усан намайг бамбалцаагүй ууж минь хаацын тал. Утаад ортогт бүрлцөөгүй өрхөн хонгор миний тал. Улсын руу бамбалцөөгүй угаас чөлөөт Монголын тал. Ухааны минь тэлэн өсгсөн уйхан замбуу тэвий минь тал нутгаа. Одоо тэгээ энэ бас буруу юм шиг байна нэ. Хятад юм цэгтэл хүмүүлгэл явах. Багцуулан дандаа юм нэг. Одоо яах ята мэдээгүй. Энэ адуу мууцсан гэдэг нь бас хэрэг адуу хэрэглэхээ болцсон болохоос муу. Тий хэрэглүүр нь төвчээ суулгах хэрэгтэй юм байна. Тийм ээ багаас нэг тиймгүй болгоод одоо нэр маалж. Намар бас хонь дунд явж бас бүрэн тэр зам мангийн застыг гэж. Яждөргөө. Тэр их олон төрүүлсэн алтргоо босоолон гэдэг мөрөө би намар зээрэнд унах гэж байгаа юм аа. Гадаа нууяа. Тэгээд тэр юм ажил гэсэн юм уу хонаагүй да алтргой намар зээнд унах гэж байж байгаа те. Тэгэхээр тэр ажиллагаа бас нэг наадамтай холбоотой сэтгэлээ хэлэхэд морь одоо тавхиад бахардаад унд юм уу яадгийн унтсан багтал талаас нь хүмүүс гүйж ирэл өшгөлдөг юм байлээ. Өшөглөөд л унсан хүүхдээ хараад зүхэл. Тэгээ энэ үзэгдэл бас надад их сэтгэл өвтгмөр. Одоо бид нар энэ үндснийхээ морин спортыг бас жоохон орчин үетэй халуучих хэрэгтэй байгаа. Ялангуяа Япон хийгээд энэ өндөр хөгжилтэй орнуудын жуулчд бол тэр ядарсан морийг хараад маш их өвддөг юм байл. Тэгэл ерөөсө тэр сайхан морийг харсан монгол хүний сэтгэлийг бол тийм нэг үйлдэл чинь бас ингээл үгүй хийгээл бодол дагуулт юм байл л дээ. Одоо яг одоо бактериа үүсч байна гэж чэйжрүүл одоо тэгэхээр одоо би тантай туйлын саналдаг байна. Одоо энэ зүйлийг бол жоохон шинжлэх ухаанч тэр үндсрүү шилжүүлэх. Тэгээ наацхан тэр хөөрхөн хүүхдийг харин тэр явахгүй тэр ч одоо тэр хүүхдийн буруу шүүд. Тэр хийж буруу шүү. Зурхайд өгөх тусам хүүхдүүдийг гуйдаг шүү. Тэр чинь за яг нэг талаасаа их ойрхон байвал бас нэг орчигч магадгүй гэж гуйдаж байгаа өмнөх мөртөө ороо. А нөгөө нэг нь эзэндээ л ухаандаа би одоо саунаач гэдгийг харуулах гэж байгаа байхгүй ч аавс. Тэгэхээр ямар юм яс суртахууны доолдог гэж байдаг. Хүүхдийн журуу биш. Тэр можо садмын журуу биш. Уяачны журуу. Энэ хүүхдийг одоо бас хамгаалах тал дээр анхаарахгүй болохгүй байгаамаа. Одоо чинь ер нь бас нэг зүйл биш яг үний хэлэхэд яг өөрийнхөө хүүхдээр морь онуулаад уралдаж байгаа хүн хөдөө байгаа. Хотод бол улсад бол бараг байхгүй шүү. Хүний нэлэх хүүхдээр морь онуулахыг хүүхдийг үдэж болохгүй л дээ. Өвлийн үйлрэлд бол ялангуяа энэ ялхвалчир хүүхдээр морь онуулахыг бол би өстөд дийлэн таашаадгүй. Морь хүртлүүлчих гээд байгаа тэр мусаа ялах хүүхдүүд чинь бол хөлдөн шүү дээ. Нэг эдман зүйл энэ муу бодож чадаагүй төрөл арилж та. Их цоорч байна да. А чамаа нэг мороноо хүүхэд мороноо даваад ирэл морийг гасыйдаал гэх. Хүнд өөрчлөлт гарлаа. Индиго хүүхдүүд, кристалл хүүхдүүд гээл бидний үеийнхээс шал өөр хүүхдүүд 80-аад оноос ахуулаад гарлаа гэдэг шиг адуунд хүртэл тэгвэл тийм өөрчлөлт гарч ийн тэ. Амтны өөрчлөлт. Энэ одоо цаг ууртай байдаг юм уу? Юунтай байдгийг том юм байшгүй.
аль тал руугаа өөрчлөгдөж явах шиг сайжраад ахын байна уу? За энэ бас жоохон сул талтай болох нь морины үеийг хараад байхад их ажил хийж таадаг мөрөөл нэг хэдхэн байх шүү. Энэ залуучууд надад хүчээр ингээл мороо талаар ингээл тэгсэн тэнийг гэсэн гээл яваад байна. Цөөх мөр их ажил их тааж байна. Дээр юмэрч ажил таадаг байсан юм аа. Бас их зөрөө одоо бас гарч чадах юм шиг байна. Өнөөдөр Монголд одоо хэдэн зуун жилийн түүхтэй юм хурдан морины уралдааны өв соёл байгаа мөртлөө нэг малын том имлэг байхгүй байхгүй. Ширүүцгсэн морийг бид нэрээс яач чадахгүй шүү дээ. Тэгэл одоо нэг сайхан хөлгүй. Гэтэл Японы төрийн дөрвөлжилтөд оронд чи эрентгийн аппаратаар шууд хараад тэгээд одоо хаана цус сурж юу яаж югээд тэр өвтөл одоо операцигээ задлаад тэрийг аваад сайхан ширүүмс өрөвсөд энэ хүний ширүүмс оёод байж байгаа адууны ширүүмсийг л ойж болохгүй байх. Манай том бохцуулж одоо ширүүмсөө гэмтээчгээд гадаад операц хийлгээд зүгээр бол тэгэхээр одоо маш их хүч хийж байгаа шүү дээ. Адууны ширүүмсийг бол янз бүрээр хамгийн наадмын жишээ гэтэл одоо ийм зүйлүүд дээр бид нар анхаарах. Оморзинго ташраа жоохон үргээд ингэсэн морь гоцоцоод ам сайхан. Алдарт хурдан хөлөг гэж нийгэм хонгор гэдэг адуу нийгмийн гаралтай адуу. Тийм учраас нийгэм хонгор гэдэг нэр авсан. Энэ бүр эгэлгүй хурдан байсан. Ер нь газар дээрээсээ тэгээд гараад нэг төвөггүй явчихдаг ийм адуу байсан. Ер нь бол улс хувьсгалын 50 жилийн ягаар Улаанбаатар хотод за тэр эзэн уяа чинь мөн үл олдох гээд одоо амьдсруу нэг сайхан нутгийн ах байл дээ. За тэгээд манай үл олдох ах сквадр сумын алдартай нийгэм хонгорыг ид хурдж явах үед нь улс хувьсгалын 50 жилийн ягаар Улаанбаатарт очиход одоо уяачаар бас дагаж явсан хүн. Би 5 сарын 22-нд нутгаасаа гарсан анхан. Одоо Яарамгийн барамтаа баруун хон тэр сонгны гүүргэж үйдэг. Тэрний тэнд буучсан. Тэгээд наа нэг өгөхөөс хөдлөхдөө манай хинтийхэж очиод нэг гал болчихсон манайхантай. Хинти ангасаа онзрагчээд нэг өвгөн одоо тэр нэлээд дуутай юм байна. Гэсэн би хонгормороо гიშгүүлээд одоо тэр өгөхдөө хат нэг гიშгүүлээд явдаг. Зөөлөн газараа гიშгүүлээд энэ ширгэн дээгүүр. Гол урсан газараа тэгээ ширгэн дээгүүр. Бүх дөрвнийж гол тэр үед урсч байсан. Дөр өөхөөсөн өвгөн хүрээд ирдэг юм байна. За. Саал нутгийн хомчээ гэж байна. Сүхбаатараа гэсэн. Энэ өнөө хонгормор гэдэг чинь энэ мөн үү? Мөө мнаадах юм гэж. За би ангасаа унах гэдэг хөө. Миний хөө зогсч би наад морийг чинь сайн хараа гэж. За. Тэгсэн нэг 6:30 дуран гэдэг нэг дуран байдаг шүү дээ. Тэрнийг юунаас зүүчихсэн. Үүртэй зөнгөрөлтөө. Тэ дурангаараа ингээд дурандаад байгаа юм. За. Тэ харж энэ хэр настаа ус хэр яваа танаханд. За. Энэ өөтөө ч яваагүй юм шиг байна гэж тэгж байна. За тийм. Гүн ч одоо гайгүй улсууд яваа да. Надад би хамгийн дүүн юм да. Тэгээд тэглээ л дээ. За. Энэ хонгормор чи 2 улаан сугандаа нэвт гурстай мөр байна шүү дээ. Ухаан эргүүлэхтэй байхгүй нэвт юм байна. Эргүүлэх. Ийм мөр чи одоо ухаан чийг үзэхтэй зэрэг хурд нь буудаг, ухардаг. Чийг үзүүлэхгүй нэг дан даава тавьсан жил болох өстэй гэдэм штэ. Тэгэхээр гашир хүм муутай юм байна да гэж тэг нэг байгаа. За. За танаа хонгормор төрүүлэх баха энэ чи эр орон шинжтэй мөр байна. За. Манай хэнтийн өмнөлгөрийн юуны Дэлгэр хааны хөрөн гэж хөрөн мөр бий. За. Тэр бас хурдан мөр бий. Энэ хоёрын нэг нь төрүүлэхгүй бахтай яах. Тэгээ та нөгөө Ном нарийн юм ярьж байна. Шавшаа авчлаа. Хонгорморч одоо ихэд дэндүү цуутай болоод элдэнгүй юм гарч ирсэн. Би нийгэм хонгор гэдэг мөрийг 1971 оны
7 сарын 10-нд улсын баяр наадам дээр ирчээр байж явахт нь манайхны баян цагаан сумын хэдэн уяач нар ож үзэх гээд хамгийн настай 70 гарсан хүн сацаад ашиггүй явган байлаа. Тэгээд нөө уяач нар тэнцэр боосон гээд тэнийг ож үзэх юм яриад байсан. Би бэлдээл байлаа. Явдгүй тэгсэл өдөр ороохон тийш нөгөө өвгөр явах боллоо. Бараа даадаштай яваад байсан. Тэгэл очихлаа тэгээд очсон 10 гаруй мөр үйчих саалаа зургаа сайхан хол мөр 4 хонгор мөр тэгсэн үг харж чаддаг гэж байна. За энэ ч яг нэг андуурхаарч мөр чалгаа зүгээр энэ бахын хонгор мөр. Тэгж байна. За үстэй сайхан мал өнгээ буцаа явжсэн өгөн тэгж байна. Эдээ. Аригдахгүй нэг 50 дотор бол дээд заяах гэж. Ингэдэг байна. Тэгсэн чинь хүмүүс гээ бий батхгүй хүмүүс юм сайхан шаах юм аа юм. Хүний ам гэж яас ийцгүй гэж ингэж бодлоо да. Шаарнэгтэй байгаа шүү. Мэдээгүй. Тэс жаалал мэлтэй моёдаг мөр гэсэн өсөн ч байх юм тийм ээ. Тэгсэн 71 дорлоо 72 тас. Энэ дөрөвний гол өнгөт манай нуудаа хүртэл ихний 2 болж явж байгаа. Тэгээ тийм сайхан мал байна гэж тэгээд тийм уяа гэдэг морины уяа гэдэг тийм их хол зөрөөтэй байна шүү дээ. Уяа нь буруутсан морийг мэдээл хийж байгаа болохоос нийгэм Монголыг буруутгах юм шүү. Хонгор мөч доржин шинжсэн уяхан уйдаг. Ямар ч байсан яадаг гэж одоо соёолын төртөө дандаа төрүүлж үлээ шүү дээ. Хэвсэдлэн хязгаарлан соёолондоо. Энэ ямар ч байсан өлгүүч унтсан миний хонгор мөч ирэх гэж ингэж байсан гэж. Тэгэл анх холдүүлээ хоолны алиг хийсэн баг л. За тэг. Төрүүлхэн төрүүлсэн тэгээд бөмбөрдөг болсон юм. Тэгэл дандаа дуугаар нь уяад байдаг. Хонгор мөрийг үзэж харъя гэсэн улсууд зөндөө зөндөө дандаа өөр харуулаад байсан. Өөр харуулаад хонгор мөрөнд тавилангаараа. Хонгор мөр дундаа л байна. Дундаа. Тэгээд тэр шохооноос болж ихэд алдсан бах уу. Гэсэн өглөө үүрийн өмнөх нь адуу нэг юм дээр бөөгнөд байна. Тэгээд нөгөө жам цовгонтэй би цог тэрэнд мас хоорондоо бас хөндөй. Нэг дуугаа болцохаар л байсан байх. Юун дээр бөөгнөд. Наадуулдаа цаадуулдаа хэлдэ гэж байна. Тэгээдсэн чинь нэг тэгээ одоо илүү урсан шохоод асгасан юм бид. Шинэ шохоон дээр очоод тэгээ шохоодчихсан адуу хүлээл. Яг нөгөө их уяхлаар хөлсгэраад адуу их хүжирсдэг байхгүй юу? Сайтын даваар бол ганцаараа гарсан юм. Тэгээ яг даваан дээр очоод яг даваан дээр гарч ирээд нэг жаахан хөлн хад гიშгсэн юм догломоор болсон гэж. Тэгэл ухаан онцгмөр үлээд тий. Тэгээ шохоо идсэндээс бүх ажил болсон. Дээрээд бас л гэдсэн хөөсөн байсан. Хонгор мөр чи хөөгөөд. За за. Тэгээ өнөөгч хоолой гүвдэг мөр л да. Тий. Одоо тэгэл ердөө яг л салгалаа л ингээд. За за. Тэгсэн одмын тайлж чадахгүй. Шохоо гэдэг чи өстой хайхтай хэлвэл. Одоо ингээд гэдсэн цэрдэглөө. Бүр цэрдээгээд та амнаас нь одоо өстой яг цагаан шохооч гоожоод. Тэгээ ер нь бас морины олон тайлхаар л чадaltaйл ус танд явсан. Тайлж чадаагаа ухцуураа салгаж огтл тайлсан одоо тэр бадмаа өгш мэдж одоо тэгэхээр майхлэр хөөж. Тэгээд энэ ардалт урд хөлөг айцын даваа хүртэл ганцаараа шахуу явж байгаад айц өгсгöd арийнхаа мордонд баригдаад тэгжил одоо анхудаа магнетэд тос өргсөн. Аймаг суундаа ер нь аман хозууцсан байхгүй шүү дандаа төрүүлсэн адуу юм шиг. Тэгэхээр тэр хурдтай байд харнаа. Хонгор мөр чинь нэг жил их буруу уяатай байсан гэж байна. Суманд ид уралдаж байхдаа. Тэгээд одоо энэ нутгийн бас нэг хурдуудын өгшлбий болгосон хөнгөр жимнэн гэж өгөн бий л дээ. Жамнингуйх тийм нэг буган саарлаад утай байсан. Тэгээ жамнингуй дээр халиун морин тэр жил их зөв байсан гэж байна. Тэгээ жамнингуй очиход за энэ жил энэ халиун мор нэг монгорыг нэг дийлээ. Солгой дээр жинжил хонгор мороо буруу хийсэн юм байна. Тэгж байсан. Тэгээд их мэдэх нь гачаал дөө. Тэр чинь үнэхээр 1-2 хөлсөнтийг бол амтахгүй мэдэн шүү дээ. Тэр жамны өгөн чинь тэр хонгор морын буруу ятаг нь өөрөө ярьдгийг. Шилтийн унжчих ингээ хоёр талаада цаваа гуйдаад байсан. За өнөөдөр нэг дийлэн хаави. Бичээ салгаараа гэсэн гэж байна. Тийм. Тэгээд төрхө оролцсон. Тэгэл говьроо ороод ирсэн. Говьоос хойшоо гарахтаа хонгор мөрөнд дийлчгээ гараад ирсэн. Тэгээд тэгж за яах вэ? Яах одоо зүүнсэн хүн юу өмнө уусчихсан.
Дийлхэл ёстаас нэгэд би дийлдэдгийг одоо бар гэж угаарай. Нэгдэл хонгор гэж бичээрэй. Бар хонгор гэж ярьж угаарай. Нэг монгорыг. Гэсэн өөрийнх нь мөр тэлэгдээд алчихгүй дэр чи. Үних таарсан мөр тэлэгдээд өгчгээ тэгээд алдчихсан гэдэг. Тэр том өвгөн уяас тэр морин дээ гэдэг. Тэгээд чи одоо морь хүн хоёр хамтлан уралдахгүй да. Тэгэхээр нэг хурдан морин эртээ морин тэлэгчихгүй. Тэгэхээр хонгор мор тийм буруу яатай байгаад тэр хурдан морийг тэлж өхүүлнэхлээр одоо тэгээд ёстой дээр нь цадиггүй л хурдан байсан. Яах чарахгүй. Бас л тийм уу яач хүн чи тий ховор нуулгүй яах вэ бас. Тий. Тэг өөрөө муухай жил хийчихсэн байна л да тэр чи. Гүр тэр үчи амнингоо морь одоо тэгж хэдүүлж өхүүлсэн гэвэл одоо гачийн болно л доо. Ирээсэн далтуу амны их тахилга болсон их нөгөө амны бэлгээ шашдсан бэлгээ тэр гэдэг чинь их учир утгатай үг юм шиг үнэлээ. Тэр үед нь мон хангаа сэргэлэн морь байлдаг байсан. Тэгээд Атлан хамгаалахын яамн дээр таардаг байхгүй юу? Баярын өмнө. Тэгээд надаас тэгж асууж байгаа. За будахаа та их хурдтай хүн нэлээ би байлна. Ямар өнгийн жаргаас авчихгүй та ямар адуутай вэ? Тэгээ би гээгүй одоо тийм байхгүй. Манайхан бүгд хурдтай. Ах ч одоо тийм ам гарч болохгүй гэ. Тэгээ явдаг. Тэгээ яг очиод уралдсан чинь миний галтар азраг ер нь өнгөлсөөр угаад дөрүүлдэг. Хотел одоо гайгүй ажил гарч байсан их хурлын гишүүд цайдар нар манай гэрт их бадрлаа бүгд. Тэгсэн хэн ирдэг сэргэлэн ирж байгаа хамт. Тэгээ сэргэлэн тэгж байгаа надад. За та харж байгаач та жоохон зөрөгтэй л байсан бол өнөөдөр таны галтар азраг төрүүлэх нөө шүү. Тэгээд харногоон 60-аас авчирсан бол би таныг хэлэхгүй болохоор би цагаан цэнхэр 60-аас авчирсан. Тэгээд ухнахын тэр буган азраг төрүүлж байгаа маа гэж. Бас хачиг хэлж байгааз. Халиу азраг одоо ингээд вариандар жиж байна. Энэ дашам дэлгэд энэ хоёр наадмын азраг их насны мордын уралдааны баяг мон хангаа компани сэргэлэн захирлаа мон хангаа компани дааж ваас дөрөндөн 69-аар машинаар жагнасан. Дөрөвт Сүхбаатар сумын угуул будын хүрэн азрага. Бас одоо морь аригцаа айлт чинь олон сайхан хүн ирлээ. Бас жоох ууж идлээ. Тэгсэл нэг үг хэлчихмээр санагдаад болдгүй дэнрүү нэг могшоор л. Миний хоёраад их хурдан 3 сунгаа төрүүлчихэд чаддаг. Тэгээд ингээд туулаад ах дүүнээрээ цаашлуулаад нилээ хүн зүгэлчихсэн баг. Ер хэлмээр санагдаад ерд болт. Тэгэхээр за өнөөдөр миний галтар азарга иргэцэн бол маргааш хар хизаалан хол төрүүлнэ гэдэл бол. Тэгсэн миний энэ төрсөгч бас нилээ сүрхий хүн бэл. Үгүй чи яасан амтай хүн манайхан тийм хүн байхгүй. Чи ер нь ямар айхтар хүн бэл гин яасан их цахгүй. Ер нь баг нүүр хийх газар олж ядж байна. Тэдний цаашлуулж л байхгүй. Тэгээд тэр хязгаартаа ууж идэх шөнө морины хоол өгөхгүйс. Тэгэд би хэдүүл авахгүй авчихлаа. Тэгээ маргааш л нэрээ одоо гар хязаалан хол төрүүлсэн шүү дээ. Та түрүү ярианда би 20 дугаар зуунд хүний атаа хүртэл бас морь улсад төрүүлгүүлж байлаа гэд. Тэгэхээр 21 дугаар зуунд та бас морь адууга уйсаар л байгаа. Төрүү авахгүй байгаа учир нь юу вэ? За 21 дугаар зуунд би 2001 онд манай Залуун гэдэг газар их хурд төрүүлсэн. 2003 онд Цэнгэрийн саал гэдэг газар улсад төрүүлсэн. 2004 онд их хурлын гишүүн Сүхбаатар аймгийн Ариацар будын хулдаа гэдэг манай эндээс төрүүлсэн. Дааган хулангаа жишээлбэл 2003 онд төрийн наадам төрүүлэхэд даваах бахын уян дээрээс мордуулж төрүүлгэж байсан. Ардын төрийн их баяр наадмын хурдан дааг таны сэтгэл мэлм хоёр дээр тосож байна. Үдэгч та бүхэн дэлгэцийн өмнө баярлан ухтах байхаа гэж бодож байна. Унсан эзэн уйсан хөвд хурсан олноо баярлуулсан будын холын хөө наадамчин олноо. Шин төрийнхөө наадмыг шин газар дэлхийгээ ийхөө мэлалаа. Тэрс төрөө олдохгүй. Гэтэ хүний одоо ад симэр юмны тав байдаг юм уу? Би мэдэхгүй. Би мэдхэ болоогүй. Нэг хүн дэгж байсан. Миний хүү сайхан цтай хүү юм да гэдэг. Сайхан юм аа гэдэг. За гэдгсэн чинь. Би 37 жилийн 4 уулын дон зогссон юм шүү дээ. Би 2 мөр аригдуулсан. 37 жил улсын наадмын дээр оруулахад би 2 мөр аригдуулсан. Аригдуулаг хүн их гэж цаана. Оо төдий. Тий. Сүүлд тэр үед тэр болоогүй юм багсан. Сүүлдээ л ингээд батхлаа хоорж иглэж згшвал тэр юм уу. Агуу малчууж ял гэж ойлгодог. Таавад чинь 2 сунгаан төрүүллээ те. За тэгэл одоо би нэг ногоон хүнтэй дэлтэй. Салахгүй дагнасаа.
Ер нь адуунаас би салдгүй байсан юм л тэр үед их дуралдаг байж. Тэгээд манлаа байж даавах ахын уян дээр байж байгаад өглөө нь одоо 30 машин дээр тэр үед манайх нэг морьчдаг 30 таа байлаа. 30 машин дээр өрвийсэн нэг ногоон хүнтэй дээлтэй даага бариад суулаа. Цагдаа нар бас ад үзэж байна намайгаа нэг хар замаарч явуулдгүй. Та ер нь ямар гэж юм бэ? Одоо өдөөний хүн гэж бодож шүү дээ. Тэгээ одоо би ч харвас өрвийч гэсэн үстэй морь манаа тончсон нэг хүнтэй одоо ногоон дийлвэлдэ тэрнтэйг бас хүн зүрлэгээ харагцлаа байгаа бол сагалсан баа орчихсон. Тэгээ гуйлаа 5 цаг өнгөрөө гэж бодож үүрээр эрт болгочихсон надад. Тэгсэн чинь та одоо болохгүй л гэн тэгэхээр гуйж угаад тэгээ нэг юм гараад даага болгоод авлаа. Тэгээ даагны уралдаанаар эхэлсэн. Тэгээ миний хонгор дааг их сайхан хол дөрүүллээ. Тэр үед манайх бас нэг жижиг дундил гэртээ гардаг моринд гардаг байсан. Тэгсэн одоо улсуу шавчихлаа. Тэр чинь анх хөдлөн хотогт анхны наадан байсан даагнаар хэлсэн. Тэгсэн одоо хэн чэлчихсэн. Дааг төрүүлсэн газраас даллагандаа шороо авч идэг гэд. Манай тэр орчим чи шороог хамж өссөн шүү. Тэгэхээр Монгол хүн морин дэндүү дуртай. Тэр төрийн адмын дэвжин дээр мор төрүүлгээд цоллож явах шиг тийм хувь заяа тавилаа. Яаж төрөвдөр гэж бодоо тэр олон түмний дэргэд тэр хөрх юм бол алтан тууртайгаа цоллуулах гээд орж явах шиг баян хүн байдгүй юм шиг төв. Хамгийн баян юм тэр л баг сандгийн. Тэр чад юм бол лунда гэж айх тийм биш. Хөнгөлөн дандаа наадахгүй шүү дээ. Өнөөдөр чинь 10 мөр болтох чинь төрөлхлөмөр төрөлдөг. Тэр эзэнтэй төрөлх үхэнд их доббай багч доббай тэр эзэн гэж айх тийм байна. Би саяхан нэг ном уншсан. Тэн дээр ингэж байх юм. Амьтаа болгон сүнстэй байдаг, амьгүй болгон эзэнтэй байдаг. Тэр одоо их чухал үг юм байна. Би бас залуу байхдаа ангөрөө хийж чоннохоо бас боддог л байсан. Тэгээ одоо тэр үгийг уншсанаас хойш ер нь одоо тэгээд буугаа хойшин дэвчихад байна шүү дээ. Амьтаа болгон сүнстэй байдаг гэж биш. Бас нэг болсон явдал. Яг тэр алгийн ууланд. Тэгээ бас бид нар 7-8 уул явсан юм аа. Тэгээ ноён суудалд би суугаад манай нэгдүгээр орлогчийн доошоо суугаад тэр уртлын толгой арахын талд яг тэр баруун талаас гарч ирдэггүй. Тэгсэн гашир тэр дор сууж байгаа хүн. Уг нь одоо ноён суудалд сууж байгаа яг л одоо гарч ирж байхгүй. Жохон төхүүлж байгдаа гэж бодоод байж нөгөө төч бутчихсан. Тэгсэн чинь нөгөө чончод булга өсрээд тэр хаван дээр одоо энэ шуумарж өгөөд ангон дараад байгаа нөхөр тэр яг нэг юм хөмсгөн дээр сууж байхгүй. Тэгсэн нэг чон харахгүй яг өөдөөс нь гашир тэгэхэд бицсад хондыг уудсан. Буугаад тавьчихад бицсэж байхгүй. Тэгсэн хоёулаа тулчихсан баг. Ерөөс яг л энэ баг нь яаж хүлчгээгүй. Нөгөө ч баг хар цагаан дуу байдгүй. Ингээд хачин болчихсон. Тэгээ яасан гэсэн чинь хэзээ чонч хацтай юм би ч хацтай юм. Би тэрийг тулсан штэ гэд. Тэгээ тэр үед нөхрийн өмдийг тайлсан бол юм гарсан байсан. Тэр бүр гарцаа байхгүй. Сайн төрөөршхийн эрхэм үндсэн сайн хууль, сайн засаг. Монголын тэр үүлэгч хууль зүйн ферм. Ананд Батцаян. Эд хөрөнгө алдвал багыг, нэр хүндээ алдвал ихийг, эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц. Эрүүл мэндээ хайрлан хамгаалцгаая. Эрүүл мэндэд чанарыг Bank Farm. Монгол тулхтны 100 эрхэм. 95 онд улсын наадамд дээрээс тийм залуу дахиад ирсэн. Хаалхагс Өвөрангай аймаг тантай танилцж байгаа нэг хэрэг авто ингээд очил. Тэгч би одоо том уяач байсан та. Тэгсэн. Би бас хэдэн цаастай болоод байгаа. Та надад нэг адуу авч өгөөч. Би тань болж хоёлаа Монгол улсыг дийлье гэж. Нэг залуу сайхан нүдэн тулаага сайхан залуу юм. Танд эрдэнэ нөгөө юм надад мөнгө нөгөө дийлье гэж шаасан. Юугэлтэй ба шүү. Тэр бодчихсон байхгүй. Яаск том гүт юм аагүй юм ч гэж. Гэхдээ дийлдэг л гэж та. Тэгсэн намар байжсэн миний танил
Хинтээ аймгийн Баян хотын сумын Ортын намжиг гэдэг хүн надтай хурцээд би Хинтээ аймагт нодон жил 3 улс юм аа. Жил 3 улс энэ жил би өнжиж гэдэг. Холоо зэрэг хүүхэд байрах гэж. Энийг зармаар байгаа гэсэн. Тэгээ хинд өгдөө гэж бодчихсон чинь гинт нөгөө хөө сэтгэл дараад. Тэгээд нөгөө хүүд хэллээ. Утсаар. Нэг юм асуусан гэсэн. Таны сэтгэл таарч юм гэсэн. Таарч байгаа юм аа гэлээ. Тэгээд хоёул азаргаа үзэж байж мөнгө өгөө. Чи 80 хүнтэй уулзаад танилцаа чиний сайн бас авах гэж сайн сонсгосон. Тэгсэн чинь нөгөө хүнтэй уулз ярьж байгаад мөнгө өгчдөг. Азар үзэг. Ерөөсөө битүү. Тэр шодоо өдөө нийлдэг тийм юм. Тэгээ өнөө 8 дорсон хонгор даах тэднийг оруулах гэсэн. За тэгээ намрнаас ах явуул гэж байна. Маш их ажиглаа нөгөөх нь авах байсан. Үнийг соолоозны буруутны жоохон бүтүүм ихтэй. Атуу сайхан юм аа. За хонгор даагавла нэг хөгшингүүний нэг хол оног их сайн оног болох гэдэг болохгүй. Асараа хэрэгтэй юм уу гэдэг. Ууч яг 2 жил болоод тэр оногийг хорхоод нэг гүнд навлаа, нэг бүү авлаа. Нөгөө хонгор хөдлөг аваад ингээд нөгөө тийг авсан. Азаргны хөл чинь яасан юм бэ? Гоо нодон жоох эвгүй болсон би нэг хатгаар гэсэн юм байна. Гоо тэгээ барайд үтсэн. Тийм бас чи энэ нь жолмоор. Тэгээд давлаа та. Аваад хурцээд холоо зурваш. Зартаа холоо зурваш. За тэгээд чи азаргаа очив. За чиний азар ийм холоо зургийгсэн. Тэгээд медалийн авчлаа 3 медальт. За би толин гэд нэр өгье. За тэгээд ах чинь би өөрөө үйж өгөөд одоо нэг юм авчих гинэ бол үзсэн. Тэгээ намар татхад манай төвдөр ороо мороо баригдахгүй. Тэнгүү авчлаа орооглаа тэгээд 96 улсын надад орлуулчихсан төрүүлчихлээ. Толин хулыг улсад төрүүлэхэд даваахах өндөр зул толин хүрэн зоригийн хүрэнгээд ийм 3 хүрэн азрах дээр нь соломонтойгоо 4 азрах байсан баха. Тэгээд энэ хинтийн цэнхэр мандлын сандаг очрын хар гэж суманда нэг 2 төрүүлчихсэн. Чээж мэж гэж нэг агуу азрах гэж. Тэр жил даваахуу ах байгаагүй ер нь тэр хар азрах гарцаагүй төрүүлэхээр. Төрүүлэхээс өмнө урд өдөр нь би тэглээ батууд. За чи юу яаш? Гэр тусгай барья. Чи одоодоо төрүүлчих гэдэг. Миний хэд азрах сайн. Тэгсэн тэр илүү яа тараад байдаг. Тараасаа буянтай унждаг маягдаг шүү. Тэгээд дүр болсон явдалда би даваах байхдаа ойрхон байсан. Телевизийн сурвалжилж асууж байгаа очоод за энэ жилийн наадамд ямар азраг одоо төрүүлэх вэ гэдэг. Тэгсэн манай хүн тэгж за энэ хинтийн хар азраг их сайхан мордож байна. Сандаг очрын хар бараг өнгөлөх юм байгаа бидээ гэдэг. Тэгсэн яг бодит байдал дээр ах яасан гэхэлэр нөгөө 4 азраг үйчихсэн хүн чинь эхлээ сандаг очрын хар ер нь гардгаараа л гараад явдаг одоо байна л. Тэгээ явж ирсэн эхлээ цолмонгоор уралдуулчих байгаа. Цолмон ч одоо хөлийн хурд ихтэй агуу азаргалтай. Тэгээд цолмон жоохон цуцсангууд араас нь зоригийн хөрөнгөөр авч уруулаад дараа нь өндөр зулаар уруулаад тэгээд үзүүр дээр нь Батуугийн толин хулаар дайруулаад төрүүлж ирсэн. Тэгээд толин хул төрүүлээд тэр хар азраг амун үзүүдэд давах бахаа азраг нөгөөх нь 3 1 5. Ингээд төрийн наадам тухайд ус азраг нь 3 азраг оруулж байгаа. Гэр барьж энэ хүн цуглаа. Готаа биотэй дээд нэг явж яагаад гэрээд болох юм бэ? Чи бай. Ардын хувьсгалын 75 жилийн 2 наадмаар даваах уу яаж Батуугийн толин хул азрагыг үйж төрүүлгэлээ. Уяач байхад хувь хүний хэмэр бас чухал нэг төрсөн юм. Гэрийн хэрүүл хүртэр нөлөөлөх үү? Маа юу ч. Чи авгаагийнхаа уртрлгүй сар явж мөр төрүүлнэ ш. Тийм үү? Хамгийн наацхан гэхэд. Наацхан. Тэгээд 4 жилээрээ твитер сууж байгаа тэгээд чи өөрөө уу одоо надад ингээл байгаад юм сохчгүй би ямар одоо яахгүй байхлаар нэг яах. Тэгээд манай хүн явсан. Тэгээд тэрнээс хойш улсын баяр наадамд их соёлын төрүүлсэн. Тэгээд би бас их баяртай сайхан санагддаг. 20 дугаар зуунд улсын баяр наадамд дээд гураас төрүүлсэн манай аав юм байна. 21 дугаар зуунд дээд гураас төрүүлсэн миний шав юм байна. Гоо бич тэр засаг өнөхөө дөндөл авалгүй яах. Тэ яг хүнээр ярих юм бол манай аав энэ хоёр байдаг. Гэхдээ бас их
Мочиртай. Мочиртай, мод мочиртай. Бас их сайхан ийм одоо олон үеэс үзэж байгаа шүү. Олон баяц бол байна шүү. Олон хүмүүс байхад яг төрийн наадан дээрээс дээд гурвын шүүрс ус энэ ойлго байдаг. Жинкад мэрэгжил байхгүй. Одоо яг бидний нүүдлийнхаа соёл иргэншлийг дагаад л өөрсдийнхөө юмыг үнцнийг ойлгохгүй болгосонд энэ адууг хурдуулж байгаа хүн гэдэг чинь бол одоо ер нь одоо шинжлэх ухааны том докторууд байгаа шүү дээ. Ояа чүнийг хүн нэлээд дүн хэлсэн байхдаа малчин хүний хамгийн дээд эрдэм юм а гэж. Тэгээд дүгнсэн байдгийг. Тэгээд ер нь одоо бас бодоод байгаа бас тэрээс орцоолгүй байх гэсэн. Яагаад гэвэл жилийн дөрвөн үйлрэлд унлаг эдлэгийг тохируулж байна. Иж хоолыг тохируулж байна. За тэгээд дараа нь одоо адууг одоо ирийг оруулж хурдлуулж байна. Унаач хүүхдийг сургаж байна. Дээр нь одоо ингээд өөрөө үйд сойгоод бүх юмыг тааруулаад хурдлуулна гэдэг бол одоо их л ховор зүйл. Энэ 3 морь байгаа нь учиртай юу? Энэ яг одоо дамжин бурхан гэж байсан байдгийн юм лээ. Орны. Тэгээ тэргээр одоо морны хамгийн том уяачтал энэ дамжин бурханы дээдлэг нэгснээс бурхан болох нь биш. Тэгж л одоо энэ гарах сэтэлтэй. Энэ бас тийм зохиомжтой. Тэгээ би энэ тэр минь надаар морой төрүүлсэн улсуудын бичээг хийгээг юм. Тэр улсууд өснө зүүн. Зөвхөн хөрөнгө. Тэ энэ яг ми төр засгийн уяач байлаа. Өөрийнхөө төрүүлсэн морийг энэ тэр хийлгэсэн. Тэгээд одоо юм уу тий? Тэ энэ төрүүлсэн алт энэ сар найрагдсан юм ч та. Хүний ер нь тэгээд тэр сайн явах үс бүх юм дээрээс л согон орж ирэх шиг байдаг юм да. Хөгийн болчихсон юм да би нэг хэсэг нэг юм. Ихэд хүний мөр мартахтал өнөөдөр чи би лагсрангуй сайхан зэйд мөр мартах. Лагсрангуй болоогүй ш төстөр хоёр дотор биш гэж онгоогод мэддэг гэсэн шүү дээ. Морны уяас ойлгомж мэдрэгдээд байдаг. Мэддэг. Би ганцхан нэг сонин түүхийг ярив. Их хурд 2-т 2000 онд шиг санаж байна. Хар хоринд болсон. Тэгээд би бас ажил гэж хинкэлж явж байгаад их сунгаа хийсэн өдөр хотоос гарч ичсэн. Тэгээд оройн дахиад очисон сунгаа болчих гэж би бас том галтар азраа яатсан байсан. Тэгээд галтар азрагч яг нэг 10 хэдээр давхсан байна. Сунгаа 2-3 дасарч уралдсан. Тэгээд даваах бах юм маяхан тархицсан. Ингээд л одоо том цул байж байсан да. Тэгээд тэр өдөр очисон. За тэр үед хэний буян дэлгэрвэн бас нэг гуйлан зээрдгээ зазраг улсын наадам төрүүлчихсэн байсан. Тэр өдрийн сунгаад төрүүлсэн байсан. Тэгээд даваах бахыг би за яаж наадуу та гэсэн чинь яг буяахын гуйлан зээр төрүүллээ. Миний цолмон нэг 10 хэдээр тавьж байна гэдэг. Наавынх нь одоо нэг сайхан юм ёстой их илэгдсэн бүр тийм сайхан мөнгө аяг байт. Тэрэнд архигээд өгөх юм аа. Тэгээд надаас эхлээд өглөө. Би амсаад уцаагаад өгсөн чи хой морь аригдуулах гэж бол надад архиад өгтөн шүү гэж. Тэр нь тогтоочихлоо. Тэгээ энэ жишгээр явж хүмүүсүүдэд ингэж аяглж өгч байгаад өөрөө нэг тогтоогоод тэгээд нэг сонин зүйл хэлсэн. За энэ жил ер нь ах нартайгаа гэж бай. Тэр одоо нэг азарг нь хамтуугаа уян дараагаа ах нартай хэлж байгаа байхгүй. Көгшөө азаргтайгаа дүүн нэг ах нартайгаа уралдъя гэж бодож байгаа шүү гэж. Тийм үг хэлсэн. Юмны нэг баримжаа байдаг юм л да ажлын нэг мэдрэхгүй мөртлөө мэдээд байгаа юм шиг мэдрээд байгаа юм мэдэрнэ гэдэг юм тиймэрхүү юм одоо тэр ховор л таах. Тэгээ нөгөө хэд нь Батөмөр ахч уяахч одоо азарг нь их хурдан байгаад сунгаад даваах бахаа азаргуул 10 хэдээр давхсан азаргтай тэгсэн мөртлөө тэр хэдтэй хандаа тийм хэлчихэж шүү дээ. Тэгээд нөгөө хэд чи ой даваах чи юу ярьж байна гэсэн чи. Гоо би яг ах нартайгаа уралдъя гэж бодож байна гэд. Тэгээ маргааш нь одоо цолмон галтар азарга тэгэхэд 17 таа байсан.
Тэгээд одоо тэр солон галтараа зэрэг зүгээр гараад хүүхэд нь уусан баг. Тэг хүүхэдгүй ол төрүүлж. Тэгэхээр тэрийг ч одоо эрдэм гэж хэлхээс урдраа нь хэлж шүү дээ. Тэгж одоо төрүүлж байсан. За солон хэр энэ зайлах шинжтэй бол явчлаа. Солон хэр бол мөнхийн данзын нугаа улсын хайр хөрнад дөрөв төрүүлсэн хурдан хүлээ азрын бүрдэл гэдгийг таавал сайн санаж байгаа. Энэ бол яалтчгүй одоо Баян цагаан гэдэг энэ хурдан хөшлийн адууны тэргүүн дээд одоо овшилтай ийм хурдан хүлээг. Ингээд Монгол улсын мандуу яж Данзан нэмийн даваа хуугийн солон хэр азраг их хурд 2 мөнгө оруулаад хүүхэдгүй төрүүл торгон жалаагаар оргуулж байна. Өмхөрөө ваттандад вацрагалд хаян харва хөлөө хомтоо. Удамт хурдан мордик уяас сойлгонд жихрэж ухаан тэтгэхийн эрдмийг удмын заяанд хөвөрдөж бага майлсан мордийн тоосыг өргөж мандан гарах наранд чадад гангай хулж тодорсон уяачин азин одод тэнгэр тэви арга маг хөлгөн талдаам би бас хамаагүй санснаж хэлж болохгүй юм. Баян цагааны ханааданд би нэг яваад очлоо. Наадам үзэх, наадам сайхан ус. Дангаараа. Тэгээд мөр үзээлээс тэгсэн. Манайхны адууны өгсөлтэй нэг хордон цагаан зэрэг олон төрөөсөө та. Усад багтаана гэсэн. Тэгээ нөгөөдхий чийдсэн одоо миний цуг адуучин бас би ч адуучин юм байлаа шүү дээ. Зэрэгтэй явахсаа. Тэгээд цэндэрч гэж миний бас нэг хураах. Саач их мөр мэддэг ус гэсэн. Цагаан зэрэг ямар үед үлгэлээ. Үдшилэг болмооргүй юм. Айхгүй нэг 6 дорд гээл явуулчихлаа. Санаа дорд. Тэс яг 6 дорд гүйчлээ. Гэхдээ хэлсооны би зовоод ямар гайтай харалтий юм уу чи тэгээд хүний азар 6 дарах юм шиг болдог. 10. Тэг би бас хүний юм хамаагүй ил хэлэх энэ бол бас тийм эвгүйч болов. Тэрээс жаахан хашид гинээс ил байдгүй их байд юм да. Жаахан зур юм лээ дээ нас тэгээд 50 милион гараад бас нэг 50 жоохон гараад нэг акт зовлонд очираад тэгээд тэрийг сочлт байхгүй шүү. Та их үзгсэнтэй гэргээтэй юм байна шүү дээ. Мөр танд хүн ч бас харлаг байхт. Ер нь энэ халах даяар алдартай сайхан бөхчүүдийн гэргийн нарыг Монгол хүмүүс бол бас мэддэг шүү дээ. Оо тэр аваргын тийм гэргий явна. Тэгсэн хэрнээ та бүхний маань гэргийн нар нэг тийм тод яригддгүү. Тэгээ та гэргийн тань талаар би бас сайхан асууж яриа дэлхий гэж бодож байна л да. Би 22 настай байлаа. Манай охин 18 настай байсан. Анхан нийлсэн. Тэр их уяач Данзаны гэдэг айлын том үтээс уусан үнтэй манай гэрэг. Тэгээд тэр айлын дархан бэр болсон. Хурдан морьтой холбогдсон хувь тавилан тэг уяач хүний гэргий болох бас л нэг өөр тавиланда тийм ээ. Одоо юм болгоно л тэгж ярьдаг шүү дээ. Учирл өрөөлгүй юм гэж байдгуумаа гэж. Тэгээд нэг даваан дээр хүн морьтой хүн зөрсөн ч гэсэн учирл өрөөлөөр одоо таарлаж ядг юм шүү. Одоо дөрөөгөө мулталж хүндэтгэж зөрж гараа гэж ээж юм тэг цагт байсан. Тэгэхээр нэг эртний сайхан учирл өрөөлөөр би энэ хүнтэй ханилж одоо 40 жилийн амьдралыг туулж энэ морь гэдэг энэ сайхан атгуус энийг хүндэтгэж эндээ шүтэж энэ амьдралаараа амьдарч бид нар нийлээд одоо 40 жилийн хамтдаа туулж тэ. Бид хоёрт одоо амьдралд одоо хүний л амьдралын зам юм болсон хойно одоо тэр жаргал зовлон ээлжилж одоо хатуу хөтөвч явлаа. Хорвоогийн замаар сайн сайхан ч амьдралаа. Яг би олон сайхан хүүхэд төрүүлсэн. Тэгээд яг хорвоог цаанаасаа бид хоёр тэр үрийн заяа арайл нэг баг хатуу хүн өнөгцсөн юм уу да.
надад 5 сайхан өгөр. Монгол тулхтны 100 эрхэм. Морин дам гарч болдгүй гэд насны цөвтэйч гэд та сая ярьлаа л да. Ер нь хатуу бас одоогийн хэлгэрэл спорт эднэр гэдлээ л да. Их хатууч гэж бас ярих гад идэх тал байдаг. Энэ бас ямар учир байдаг юм бэ? Хүний магтаалыг даадах буян байх хэрэгтэй юм л да хүн. Хүнд магтаал даах хэрэгтэй. Муу хэлэгдээд байгаа хүн бол энэ гайгүй яваад байдаг үстэй. Тийм ээ? Нөөшин зовлон тосхгүй юм. Тэгээ сайн хэлэгдээд байгаа улс ч бас айхтэр магтаа тийм буян одоо өөрчлөлт гэх юм. Дэнийг л буян тухай гэж усдаг гэж байсан. Би нэг жил улсын наадмын нэг 10 мөр харагдуулаад байж байсан гэсэн. Манайхны шагаа харавдаг миний багш Баярбат гэж хүн байсан. За миний хөө бороо ороогүй байхдаа шуудуугаас энэ татчихгүй гэж ойлгодог. Тэгээ сүүлд нь одоо жол ухаараад ойлгоод янз бүрийн жаргал зовлонцод ингэж хэлээ. Тэр тийм сайхан юм шиг хийлээ. Гэхдээ миний хөө сайн одоо арга шагаан юм руу сайн хандж бай гэдгийг л надад одоо өөрийнхөө үе шиг хэлж байсан. Тэнийг одоо би мэдэхгүй байсан үндэ. Бороо ороогүй байхад шуудуугаа татчихвэ. Тэ. Жишээ нь одоо гэрт ус орцсон хойно бол муу юм орцсон хойно яалтч тий. Энэ морь таньдаг яриа гэснээс та гадаад руу одоо гадаадын морин тойролгууд руу явж үзчихсэн баг. Тэгэхээр ийм нөө бооцоо тавьдаг штэ морь тань. Та ер нь тэгж тавьж хожиж байв уу морь таньж? Тий би 1988 онд анхан Чеховсод болсон энэ Европын хурдманы уралдаанд очиж үзсэн. Гадаад юу үзээгүй. Хэл мэдэхгүй. Бачиг хүмүүс тэр бачиг жоохон авчиж байгаа. Хөдөл ирж байна. Тэгээд тэн дээрээс тэр Борно хотын морин тойролго гэдэг дээр морин уралдааныг үзсэн. Тэгээд тэрүүндээс анхан үзсэн. Тэгээд эндээс эхлээд би нэг 2-3 морин тэр бас тааж үзсэн. Тэгээд энэ бас болмоор юм шиг байсан. Тэгээд сүүлд 1991 онд Японд би өргөдөд. Японы эзэн хааны уралдаан юмсан. Тэгээд тэрүүн дээр очиж намайг Японч морь таалгасан. Тэгээд 17-8 морь уулзсан. Тэгээд 3 км газар. Тэгээд ингээд ориг дээр очиод ингээд явсан. Яг морь гараад ирсэн чинь л өнөө Монгол хэлмэгчиг бойлуулаад өөр Монгол хэлмэгчиг аваад нэг имдэг дээр авчаад хаашаа жарахгүй намайг морь оруулаад Монгол байхгүй зүгээс үсдэг. Тэгээд л аппараттай тэгэл та хэлсэн. Харж харж 15 номерын зэт мотор үлээ. 13 номер, 5 номер, 2 мөр их сайн байна та. 2-3 орж магтах болов гэхэд. Тэгээд хэлчихсэн. Тэгсэн минийгээр очоод зарим нь их мөнгө тавьсан юм билээ л. Тэгээд би $1000 $1000 тавьсан. Тэрнээс нэг 300 тавьчихсан. Тэгээд л тавьчихсан. Тэр $90,000 хажаад нөгөө 3 өгсрөө гараад идэх шүү дээ. Өнөө яг хэлснээр тэвэ бодчихсон байхгүй манай Монгол улсын хичнээн адуу тавиад бол цөмийн худалдаад авчих бол одоо миний мөнгөөр болов гэж хэлсэн шүү дээ. Тэр их мөнгө авчаад бас мохоо бодчихгүй шүү. Адуу дөх гэж гоогүй нэр үг юу лайти. Тав хууяч Японд өргөдөж очсон ч Монгол уяачин эрдэм ухааныг Япончуудад гайхуулах хэрэгтэй байлаа. Тэр Токиогийн тойролгын ухаан өдрийн уралдааны бараг гараа бүхнийг нь тааж Монгол уяачин эрдэм ухааныг бишрүүлсэн гэдэг.
нөгөө Япоч улсын барьж шүнсэл манайхан ч гэсэн шийд болоод ингэ юм бас. Тэгэхээр одоо доктор нэг жигтэй одуулаад л одоо таньж гэсэн хүмүүс жигтэй юм болоод чимгэл одоо даваа таах нь шүү дээ. Ийм юм болцох шээ. Хан орчлон зартай нууц төвчөөний мөрдийг хар тогийн дор сүргээ самбар жимээлсэн чулуу үрлэн хурдлах салхин зэв хүлгэн цуутай наадмын тэнгэр дор наран зөв баргасан ариун буянтай сүргэн бурхантайгаан хамт тэгсэн агуу хэрэн хөөрөлгдгүй агуу их хардаа. Албаны тамхтай бичгийг өнөн дан хавчуулаад мартсан адууны хан тамгыг болохоор хадаг яндартай залсан цуурай хадны сүгнээс буурд намтар нарилахгүй чулуун зэвсгийн үеэс идэхэн дүү малчим. Жинхэнэ уйдаг таньдаг өөрөөр хэлбэл адуу бурхан хайртай үгээ олцдог үнтэй өнөөдөр хэрэлцлага хийлээ. Тэгээ ингээд монголчууд хурдан орныхон эрчээр хурдан орныхон тоосон донд өн удаан мандан бадархалтвай л гэж энэ ерөөлийн талбай танд урт нас удаан жаргалыг хүсье. За баярлалаа. Танд ч гэсэн таны цаашдын уран бүтээлд таны ч гэсэн их амжилтыг хүсье. Та бүдгийн одоо гэрийн хаймарт үеийн үед үрийн урд